Тэгээд Areola буюу энийг болохоор миний ойлгосноор энэ хөхний толгойн юм гаднах юм нөгөө нэг юм хэсэг байдаг шүү дээ тий. Одоо улаан. За тэрийг юу гэж нэрлэдэг вүлээ? Одоо гадаргуу хэсэг гэх юм уу тий. Тий нэг жоохон бор улаан ягаан янз бүр өнгөтэй. Гороо өрөнгөцсөн юм аа. Чи бол яг бор гэж би улаан ягаан байдаг те. Сайн байцгаана уу сонсогчдоо, ингээд та бүхэнд The Underdogs Mongolia podcast-ийн цоо шинхэн дугаар танд хүргэж бэлэн болсон байна. We are in the house babies. Мангар хурдан явчлаа те. За тэгээд мэдээж та хэд маань яг өмнөх дугаарыг сонссон бол бид хоёр өөрийн гэсэн одоо спонсортой болсон байгаа. Тэгээд та бүхэнд яг энэ хүү хугацаанд спонсороо та бүхэндээ дуулгая. Тэгээд алдаршуулъя. Ингээд манай алдаршуулах байгууллага бол байгууллагын нэрийг мартсан байхгүй те. За тэгээд мэдээж би бол мартаагүй байгаа. Тэгээд Nara Construction тэгээд барилгын одоо дотоод засал чимэглэлийг үнэхээр хамгийн сайн чанартай, хамгийн хурдан шуурхай одоо хийж гүйцэтгэдэг. За одоо Америкт үйл ажиллагаа явуулдаг ийм Монгол эзэнтэй ийм компани байгаа. Тэгээд We are growing буюу одоо бид өсөж байна гэдэг ийм урайтай. Одоо ийм ургаж байна. Тэг бид бид ургаж байна гэдэг. Заавал буруу болох гэдэг байна. Тэг ийм компани байгаа. Хэрвээ та одоо манай подкастыг сонсоод тэгээд бидэнтэй магадгүй та одоо Америкт байгаа. Америкийн одоо хаус судалдаж авдаг ч юм уу, эсвэл байр одоо хашаа тий одоо байр дотроо ингээ ямар нэгэн засвар хийлгэж байгаа бол одоо countertop-оос ахуулаад kitchen, bedroom тэ бүх төрлийн одоо засваруудыг бол хэлэх боломжтой байгаа. Тэгээ бидэнтэй холбогдоод тэгээ манай одоо Underdogs podcast-тай холбогдоод бид нар зуучилж өгөх юм бол бид нараас тодорхой хэмжээнээс тэндээс одоо ийм юу хувь одоо ийм бонус авах боломжтой байгаа. Тэгээ хэрвээ та бас биднийг дэмжих хүсвэл гэрчин одоо хийх шаардлагагүй байсан ч гэсэн та засвар хийж болно гэхэд тийм амар тэ. За тэгээд манай спонсор байгууллагаас та хүн дэмжээсэй юм өсөж байна. За нэнэд юм үлдэхгүй шүү бүгдийг ярьчлаа тий. Тий. Тэгээ ямар ч гэсэн хамтран ажиллаж байгаа Nara Construction-ийнхаа хамт олондоо одоо бас баярлалаа. Баярлалаа. Дахиад тий. Баярлалаа. Тий. За тэгээд манай подкаст маань бас жоохон хэсэг жоохон хэр удаж юу? Нэг удаагүй. 10 хоног л. Нэг удацсан юм санагдаад байна. Их удаагүй тий. Гэтэ одоо ч 17 дахь дугаар. Тий, 17 дахь дугаар. 17 дугаар бас хийсэн байна. 16 хийсэн байна тий. Тий. Жохон сүүл рүүгээ жохон удчихлаа тий. Нэг хэсэг 10 мар хүртэл нэлээд удаж байгаа. Яг 7 хоног болгон хийдэг байсан тий. Өдөр болгон тий. Тэгээ одоо сүүлийн дугаарууд бол нэлээд чанартай оруулахын тулд бас жоох удаж байна. Өөрсдөө шалтдаг өгдөг байгаа. За тэгээд өнөөдөр бол үнэхээр гайхалтай, сонирхолтой тэгээд бид бүхтийн хүсэн хүлээс хутлаа тийм сонирхолтой дугаар байгаа. Тэгээд өнөөдрийн сонгосон сэдв бол одоо бараа миний бие сонгосон миний боловсрол хичээл юм аа 3 дугаар season. Бэлгийн боловсролын 2 дугаар season гарсан байл ш нэрэ. Sex education гэдэг 2 дугаар бүлгэн үү? Nice л те. Яг тэрнтэй адилхан өнөөдөр манай бас подкаст маань яг та бүхэн санаж байгаа бол pornography тэгээд masturbation. Өнөөдрийн сэдв бол юу вэ? Orgasm. Өөрөө оргазмд ч байжаа. Тэгж яг дур тавилт байгаа. Тэгээд дур тавилт гэдэг сэдвээр бид хоёр маань одоо нэнэ бараа хоёр нь ярихад бэлэн боллоо. Та бүхэн чихвжээ жоохон ингээд тултан чангалаа. Тэгээ ойр хавчин бас таньдаг найз нөхөд ч юм уу те ганцаараа байхдаа энийг сонсуулаас зүгээр шүү. Гинт гэдэг ийм утсан дээр нэг ийм явдаг дээ гинт нэг юм үзэж яхад. Тэр амар айгуу те яг тэрэн шиг бас нэг яаж ч эзэж порнотой холбогдохооргүй бичлэгийг үзчихсэн тэнгууд нь сандарч мандрангуутлаа шууд баг нөгөө нэг хажууд л байгаа хүмүүстэй баг нөгөөдгөө аваад ороолж байна. Манч бол тэгж байгаа. За тэгээд бас халуухан яриа өрнөх байх гэж бодож байна. Тэгээд та өнөөдөр үнэхээр бас халуухан юм сонсгоно. Тий халуун хүнжил. Энэ зэрэг цагаач халуун хүнжилж. Юу вэ? Халуун хүнжил гэж юу вэ?
нэвтрүүлэг байсан шүү дээ. Халуун үнжилгээ сонсон л болохоос та үдчихэж байгаагүй хайрын их гэдэг. Юу нэвтрүүлэг юу лээ? Чи үдчихсэн юм чи. Халуун үнжилгээ сонирн биш үү? Сонирн билүү? Сонирн. Тийм сонирн. Сонирн тий. гэдэг. Тийм. Тий халуун үнжилгээ тий. Эротик өгүүлэл. За тэр яах вэ? За тэгээд өнөөдрийн сонгосон сэдвээр ингээд ярихад бэлэн болсон маань ер нь дур тавилт. Тий ер нь одоо ингээд бит хоёрын нэг секс одоо холбоотой sex educationтэй холбоотой нэг юм цуврал ингээд яваад байна л та тий. Нэгэн дээрээсээ ургаад тий. Анимигээс гэж ургасан шүү дээ. Тий аниме ярьжснаа гинт нөгөө хентай гэж ярингуутлаа порно болоод порноноосоо masturbation одоо гар хангалга болоод гар хангалагаасаа одоо 50-аад яг яалтчгүй яг ингээд явж байгаа байхгүй тий. Тэгээд одоо ингээд дур ханалт болоод тэгээд цаашаа одоо хүүхэд тэгцээж наачстай амар сэтгэв шиг. За ингээд энэ ч тусаа. Хүүхэд ярих болсон ч тэг алгалцах та манай подкаст. Окей. За хүүхдүүдийг дэжлэхгүй хүүхдэд хайрлах хэрэгтэй. За тэгээд подкаст маань өнөөдөр дур тавилтын талаар ярина. Тэгээд мэдээж дур тавилтыг бол одоо насанд хүрсэн бүх хүмүүс мэднэ. Тэгээд яг тэгтээ яг ер нь бол дур тавилт буюу одоо эн чинь нэг шинжлэх ухаан гэл одоо би яг өөрийнхөө одоо оюутнууд заадаг байсан тэр хичээлээ ингээ ярихаар амар ер нь бол амар сонирхолгүй. Тэгтээ яг мэдлэгийн хувьд бол амар сонирхолтой юм аа тий. Яг би бас тэгж ярмааргүй байна. Сонирхолтой юм уу сонирхолтой. Сая тэгтээ бас хоёр ярьсан уу. Сонирхолтой гэхдээ сонирхолгүй. Амар урт тэгсэн ирний хүнд нэг тийм ойлгомжоор ярьдаг байхгүй ингээд Sigmund Freud тэгээд ингээд идэгөө айгүй их юм мэрэгжлийн үг хэллэг ороод те тэгснээ ингээд одоо те хүүхэд байхаасаа эхлүүлээд ингээд одоо бүхсний нүхээр ч юм уу эсвэл ингээ хүүхэд одоо хэвлэнд байхаасаа ингээд юг одоо дур тавилт дур ханах юг ингээд мэдэрдэг байсан гэл одоо юм психоаналитикийн ч юм уу тийм психологийн талаар ингээ яриа явчихаар ер нь их тийм сонирхолгүй байхах. Тэгэхээр хоёул энийг ингээд шууд алгасаад энийг бол хүмүүс бол ингээд номноос ч юм уу ямар нэгэн байдлаар сонирхол нарийн судлал бол энийг одоо сэтгэл зүйн салбарын яг ийм юм бол судлал сонирхолтой. Тийм учраас би өнөөдөр албаар ийм ярихгүй мэдгүй дээ биш. Тэгж байгаа дээ. Мэдгүй байхгүй дээ. За тэгэхээр сонирхолтой байх үднэс ингээ яриа. Тэгээ мэдээж дур тавилтыг бол манай одоо өсвөр насныхаас ахуулаад те дөнгөж одоо бэлэг эрхтэнтэйгээ одоо бэлэг эрхтэн л гэж тийм ээ. Одоо бэлэг эрхтэнтэйгээ одоо танилцаад те одоо би бас нэг сайн байна уу? Дур тавьсан юугаа нэг ярьжсэн шүү дээ. Нөгөө нэг гар хангалах хийжсэн нөгөө юугаа ярьжсэн шүү дээ. Нөгөө юу ямар хөкөлтэй үзэж байгаа гэхлээ. No pogadi үзэж байгаад ингээд тэг яг тэрнээс ахуулаад бас л хийсэн байдаг. Дур тавилтын талаар бас манайхан одоо сонсож байгаа хүмүүс байна сайн ойлголттой тодорхой хэмжээний ойлголттой байгаа бах. Мэдээж тэгэд энэ дээрээс бол мэдээж эрэгтэй эмэгтэй хоёр хүн яг жирийн одоо энгийн яг энэ ч одоо стандарт гэх юм уу юу гэх юм регулэр биш ээ. Стандарт одоо стандарт гэдэг арай өөр стандарт гэдэг үг орж байгаа. За яг тэгвэл яг энгийн одоо ойлголтоор бол мэдээж эрэгтэй эмэгтэй хоёр хүний одоо тэр бэлгийн харилцааны явцад яг ингээд дур таашаал нь оргилдоо хүрээ тэгээ биеэс ингээд тодорхой хэмжээний шингэн ялгардаг тийм үү. Тэр нь мэдээж тухайн шингэн нь эрэгтэй хүний шингэн мэдээж одоо үр хөвгттэй одоо байгалийн одоо явцын дагуу те үр хөвгтөө үлдээх, үр удмаа үлдээх тэр боломжийг ингээ олгодог. Тэгээд энэ дээр ингээ дур ханах одоо тэр дээд цэгийн юу гэж нэрлэж байгаа оргазм гэж нэрлэж байгаа тий. Тэгээ өөр бас нэг нэршил байгаадсан тий. Тийм ер нь бол яг оргазм монгол хэлэнд болохоор дур тавилт гээд хоёулынг нь хамруулчтай юм байна. Яг англи хэлэнд болохоор оргазм гингууд яг нөгөө climax буюу яг ингээд одоо нэг юм одоо диаграмаар харах юм бол те яг ингээд бүр хамгийн оргил хэсгийг бүр хамгийн climax яг оргил хэсгийг яг оргазм гэдэг байгаа. Тэнгуутлаа яг ejaculation гэж бас нэг үг байгаа. Ejaculation гэдэг үг нь болохоор ямар нэгэн байдлаар одоо semen гэдэг те одоо бэлгийн үрийн шингэн ялгарч лаах юм бол тэр чи ejaculation болчихж байгаа. Ер нь бол дур тавьсан. Ер нь бол жижиг мижиг одоо нэг жижиг мижигээр нэг ууй нэг жоо одоо нэг тэгчтэй шүү дээ те. Одоо яадаг. Одоо унтаж байгаад 10 жил мөрөн жил таах нь ингээл нойтон зүудэлтэй шүү. Тэр ч гэсэн адилхан ингээд дур тавил ejaculation. I had
a small ejaculation. Small. I feel Монголоор очилээ. Би урд шин баг зэрэг тавьсан. Шингэн ч гэсэн баг байна лээ. Бараг байхгүй байсан гэж байна. Тэгтээ тавьсан. За тэгээд тий. Ер нь бол анхных нь яг ойлголт нь бол яг юм байна тийм. Тэгээд мэдээж оргазм гэдэг яг энэ үгийн бас үгийг ингээ уншсан чинь хоёулангийн нэг алдартай нэг юу байгаа тий. Үг байгаа шүү дээ. Эртний грек. Чи бүр санаа алдаж одоо залах маягтай болсон аа. За тэгээд оргазм буюу яг дур тавилт гэдэг энэ үг нь өөрөө яг эртний грекийн одоо энэ оргазмос гэдэг одоо ийм үг байд юм байна. Эртний грек хүн биш үстэй. Нөгөө хин шиг ментор гэдэг хүнтэй үгүй оргазмос гэдэг ийм үг байд юм байна. Тэгээд орчин бараатчлаа. Бараатчлаа юу гэсэн. Тийм хүний нэр байвал. Тий. Тийм шиг. Найс нэг л сүүлийн үед нэнэтэд байна. Нэтэг нөл. Амдын нэр жоох явах гэдэг. Нэнтэгнэт юу лээ? Нэнэтэд. За тэгээд оргазмос гэдэг үг нь болохоор нойтноор хавдах одоо хит их догдлон одоо хөөрч уулга алдах гэсэн тийм утгатай үг юм байна. Тэг яг энэ үгийг хэлэнд те. Тэгээ энэ үгийг үгнээс ерөнхийдөө гаралтай гэсэн тийм таамаг ерөнхийдөө байдаг юм байна. Тий. Тэгээ яалч хоёлоо бас эртний грек руу яваад орчлаа тийм. Тэглээ. Тий. Тэгээ оргазм гэдэг гэж эртний грек. Ер нь эгэ байгаа. Манай эгээс гаралтай. Тий. За тэгээд яг дур тавилтын хувь тухайд гэх юм бол бас эрэгтэй эмэгтэй гэд одоо энэ хоёр хүн хөлсийн хувьд бас дур ханах одоо тэр процесс бас их өөр байгаа. Тэгээ манай сонсогч нар бас сайн одоо мэдчихэж магадгүй. Тэгэхээр эмэгтэй хүнээс эхлүүлэл ингээд ярихад эмэгтэй хүний дур ханах хугацаа эрэгтэй хүнийхээс арай бага байдаг ч юм уу тий. Тэгээд мэдээж бэлэг эрхтний хувьд ч гэсэн өөр. За эмэгтэй хүний яг байгалийн тэрийг ч мэдгүй. Өөр үед өөр биш юм уу? Гэхдээ би ч гэсэн мэдэхгүй байхгүй дээ. Өөр биш юм уу? Гэхдээ анда зогсоож идэ. Хойлож хараадах даа гэхдээ. Google зэвч 2 хоногийн дараа подкаст өргөжлөж ах гэдэг. Манай өөр юм бэлээ. Амар гоё юм бэлээ. За тэгээд тэг өөр бол байдаг. Өөр бол байгаа. Тийм. Гэхдээ мэдээж эмэгтэй хүний нөгөө бэлэг эргэтэн гэдэг одоо ярьчаад цэвэрхэн сонсогдох багтай. Тэгээ бэлэг эргэтний хувьд ч тэр эрэгтэй хүний бас одоо тэр таашаал авж байгаа бэлэг эргэтэн 2 3 одоо тэгээ эдгээрээс шалтгаалаад хүнд одоо байглаас өгөгдсөн тэр хүнд өгөгдсөн тэр одоо эргэтнүүдээр дамжуулаад бас арай өөр байдлаар эрэгтэй эмэгтэй хүмүүс мэдээж дур тавьдаг баг тийм. Тэгээ энэ дээрээс нэлээд ялгаатай байдлууд гарч ирдэг. Дээрээс нь нэмээд сэтгэл зүйн одоо тийм бас жоохон ялгаа баг. Тэрийг бас нэмж яриа тийм. Тэгээд хүмүүс нөгөө дур тавилтын талаар ярангууд бас айгүй их өрөөсгөл ойлголтуудтай байдаг. Зөвхөн одоо энэ бэлэг эрхтнүүд дээр анхаарат идэг тийм. Тэнгуут чинь яг үнэндээ одоо жишээлбэл хүн эмэгтэй хүн гэхэд зөвхөн бэлэг эрхтнэрээ хүртэл одоо тавихгүй хүртэл тохиол байдаг гэж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Би дээрс уншсан. Сонсон тийм. Нөгөө ингээд дуртай дууга сонсоход хүртэл зарим яг бүгд биш шүү те. Яг одоо дур ханд чаддаг те. Яг нөгөө нэг хүн хүнээс шалтгаалж байгаа шиг те. Тий. Баг зэрэг те. Дур ханах боломжтой ч юм уу те. Жохон. Тийм. Жохон дур хандаг те. Энд чинь өөрөө жохон тавьчлаа. 5 минут дотор. Тэгээд дуу сонсдог ч юм уу, эсвэл одоо дасгал хөдөлгөөн хийх үед ч юм уу, эсвэл одоо ингээд бүр өөрийгөө бие ингээд жоохон бараг чангалах хооронд гэдэг ч юм уу. Тухайн хүний нөгөө биеийн одоо тэр бие махбодын онцлогоос шалтгаалж байгаа л да мэдээж. Гэтэ энэ нь тийм бас буруу зүйл бас биш байгаа. Тийм нормал зүйл байгаа. Тийм тэгээд ч юм уу тийм зүйл ерөөсөө биш. Тийм тэгээд битээр амарчсан дугаараа битээр ер нь ингээд нөгөө энэ секстэй холбоотой ийм подкаст хийгээд дугаарууд ингээ үе хийгээд байгаа учраас шалтгаан бас тийм. Одоо энэ зөв мэдлэгтэй болоод тэгээд хосууд хоорондоо юм эрүүл сексийн харилцаатай байх чинь бас яг юм эрүүл амьдралын зөв хайр дурлалын яг нэг үндсэн суурь наваад байгаа байхгүй тийм. Энэ талаараа одоо эмэгтэй хүн гэхэд биш үү те эмэгтэйчүүдийн
45-аас 60% нь эрэгтэй хүндээ одоо дур хандсан байсан ч гэсэн ханаагүй байсан ч гэсэндээ хансан гэж хэлдэг гэж байгаа байхгүй юу? Худлаа тэгж хэлдэг. Тэгээд эмэгтэй хүн нөгөө нэг жоохон санаа зовоод тэрний оронд эмэгтэй хүн одоо эрэгтэйтэйгээ арай илүү харилцдаг те. Өөрөө яг тэр хүнээс яг юу хүсэж байгаа би яг ингэвэл би одоо надад арай илүү таашаалтай гэдгийг илэн толгой ярилцдаг те. Тийм байж тэр хүн чинь тэнцэнээс одоо таашаалаа авч цаашаагаа ингэж өөрсдөө танин мэдчихлээ би энийг. Тэгээ өөрснөө одоо энээсээ шалтгаалаад дур тавих үед одоо аз жаргалын гормонууд ялгардаг гэж байгаа. Эрүүл за ингээд ярина те. Тэгээ ер нь бит хоёрын подкаст хийж байгаа одоо энэ иймэрхүү сэдвээр хийж байгаа учир шалтгаан нь бол энэ. Тэгээд та бүхэн бас энэчнээс авахыг аваад хайхыг хаяад сонсно үзье гэж те. Би яг нөгөө сүүлд одоо 3 дугаар ботыг уншиж байгаа л да нөгөө нэг Мураками Харукигийн нөгөө 1000 IQ 84 гэдэг ном байдаг хөөхгүй. Тэгээд тэрэн дээр ингээд яг гол дүрийн нэг баатар гэх юм да гол дүрийн нэг залуу бас нэг эмэгтэйтэй ингээд бэлгийн харилцаанд орж байгаа нэг хэсэг гардаг хөхгүй жижиг хэсэг. Тэгээд тэрэн дээр болохоор одоо жоохон тэр залуугаас жоохон ахмад насны эмэгтэй тэгээд ингээд бэлгийн харилцаанд орохдоо ингээд тэр эмэгтэй ингээд нөгөө одоо яг бэлгийн харилцааны үйл явцыг жоохон удирддаг баг зэрэг удирддаг. Яг л нэг эмэгтэй хүн ихэж өөрөө ингээд айгүй хичээж ийж тэгээд дээрэс нь айгүй ингээд жоохон ингээд оршлон жоохон нэлээд их байгаад те тэгээд эрэгтэй хүний дур тавилтаас арай одоо жоохон урт явдаг учраас тэр эмэгтэй хүн удирдаад тэгээд хамт баг зэрэг дур тавьж байгаа байхгүй. Тэгээд тэн дээр нэлээд ингээ нарийн ингээ бичсэн. Тэгээд надаас айгүй сонирхолтой байсан л та. Тэгээд ингээ эрэгтэйгээ ингээ окей одоо ингээ болж гин те ингээ яриад те сексийнхэн одоо явцаа те. За одоо ингээ тавьж болохгүй шүү гэдэг ч юм уу 50 хариу болоогүй шүү. Одоо 50-араа гэдэг ингээ зэрэг тавьдаг. Тэгээд би тэндээс юу их харж байсан бэ гэхээр яг өмнө ч гэсэн одоо ингээ гэр бүлийн боловсролын хичээл одоо энэ дэр ингээ орж яхад ерөнхийдөө бол яг сексийн ингээ яриа одоо ингээ яг хосуудад те яг бэлгийн одоо ингээ хамтрагчтайгаа юу гэж хэлэх энийг ингээ сайн яриад тэгээд яг чиний яг нэнийг хэлдэг санаагаар бол хоорондоо ингээ бие биенийхэн одоо тэр дур таашаал өгж авалцж байгаа энэ мэдээллүүдээ харилцангуй санаа зовлохгүйгээр солилцоод бүр энэ мэдээллээ бүр хуримтлуулад улам илүү цаашаа бие биендээ аз жаргал өгдөг байх хэрэгтэй. Нээлттэй ерөнхийдөө байх хэрэгтэй гэдэг зүйлийг бол аягүй сайн ойлгож авсан байна миний хувьд бас. За тэгээд хоёлаа хэрхэн бас нээлттэй байх уу. Тэгээд бас бидний яг наад захын одоо тэг мэдих ёстой сонирхолтой баримтууд те тэдгэр зүйлсүүдтэй хоёлаа танилцъя те. Тийм тэгээд миний энэ уншиж судалсан юмнууд дотор бол энэ тэгээд өмнөх 2 дугаарыг та харьцуулах юм бол илүү их одоо нөгөө эрүүл эмнэлгийн одоо ангаах ухааны одоо нарийн хиллэгүүд өгөхтэй байсан. Тэгээд бас тойл ашиглах шаардлага өгөх байсан. Тэгээд би бас зарим юм буруудууд одоо хилд орчуулсан байж бас магадгүй те. Зүгээр би орчуулъя. Тийм тэгээд надад энэ ч нөгөө яг хамгийн анх ингээд 1948 оноос эхлээд яг сексолог гэдэг мэрийг одоо салбарт анхын одоо дур тавилт оргазм ялангуяа энэ дээр суурилж хийсэн судалгаа хийжсэнтэй холбоотой материал олсон л доо. Тэгээд энэ 1948 онд Альфред Кинси гэдэг юм Америк нэгдсэн улсын сексологч зоологист гэдэг чи одоо амьтан судлаач ийм хүн Альфред Кинси гэдэг эрэгтэй ийм судлаач эрдэмтэн хүн Sexual Behavior in the Human Male гэсэн ийм судалгаа хийсэн байна. Одоо сексийн behavior гэхэр ч одоо зан төлөв те эрэгтэй хүний одоо сексийн зан төлөв гэсэн юм судалгаа 1948-д хийсэн. Тэгээд эмэгтэй хүн дээрх сексийн одоо зан төлөв гэсэн судалгааг 1953 онд 5 жилийн дараа хийсэн байна л да. Тэгээд энэ хүн бол судалгааныхаа турш ер нь дур тавилт гэдгийг хоёр талаас нь судалж ирсэн байна. Тэгээд ер нь дур тавилт гэдэг хүний тархин дотроос эхэлдэг юм байна гэдгийг хамгийн анх ер нь бол яг судалгаагаараа бол таньж мэдсэн. Тэгээд хүн одоо хүний одоо яг дур тавилт бол хамгийн ихэнд яг тархинд хамгийн ихний одоо мэдээлэл ирснээс эхлээд цаашаа ингэж бие процесс нь эхэлдэг гэдгийг бол хамгийн анх тийм тархинаас эхэлдэг байна шүү дээ тийм. Окей. Тэгээд энэ хүний судалгааг цааш нь өргөжүүлээд William Masters and Virginia Johnson гэдэг ийм хоёр сексологч хоёр хүн Human Sexual Response гэдэг ийм мэргэжлийн ажлыг 1986 онд хийсэн юм байна л да.
Тэгээд энэ хоёр хүн бол маш их одоо өмнөх Кинслигийн судалгаан дээр үндэслээ. Тэгээд бас давхар одоо ийм шинжлэх ухааны сексологийн судалгаануудыг бол маш их хийсний үндсэн дээрээс эмэгтэй эрэгтэй хоёр хүний дур тавилтанд ийм 4 одоо үе шат байна гэсэн ийм моделийг гаргаж ирсэн байна. За тэр нь болохоор нэгт одоо excitement буюу одоо баяр одоо хөөрөлтэй тийм. Хоёр дахь нь болохоор plateau буюу одоо plateau энэ одоо нөгөө нэг шууд утга нь бол нөгөө ийм өндөрлөг газар гэсэн үг л дээ. Яг энэ дээр болохоор одоо яг оргил биш тэгсэн мөртлөө одоо нилээ өндөр одоо нилээ оргилж ирж байгаа хэсэг гэх юм уу те. Тэгээ гуравт нь оргазм буюу одоо яг оргил хэсэг нь те. Тэгээд дөрөвт нь resolution буюу одоо ингээд буцаад энгийн хэлбэртэй орж байгаа гэсэн ийм 4 үе шаттай байдаг гэсэн ийм судалгаа хийсэн юм байна. За хүний ер нь дур ханах процесс. Ийм эрдмийн ажлыг ингэж явуулсан байдаг юм байна л да. Тэгээд тийм. Тэгээд мөн бас энэ psychoanalyst тийм ээ одоо нөгөө чи түрүүнд энийг юу гэж хэлжсэн бэ? Psychoanalyst гэсэн үү? Психолог гэсэн үү? Психолог гэсэн үү тийм психологист гэж байдаг. Тийм. Психоаналит гэж байдаг. Тэгэхээр одоо хүний биен дээр анализ хийдэг одоо шинжлэх ухааны салбар гэсэн үг тийм психоаналит тийм ийм psychoanalyst Sigmund Freud гэдэг тийм энэ хүн эмэгтэй хүний дур тавилтыг бас ингэж ялгаж үзсэн байна л да. Тэгээд доотлол нь бол ингээд 9 төрлийн юм янз бүрийн олон төрлийн дур тавилтууд байдаг байна гэж судалсан байна. Түрүүнийх ч болохоор нөгөө нэг яг 50 үе шатна дараалал нэсэн те. Одоо болохоор ийм төрлөөр гажиж байгаа юм байна л да. Тэгээд нэгт нь болохоор combination orgasm буюу одоо ингээд олон төрлийн дараалсан юм оргазмууд гэсэн юм. Одоо ингээд зөвхөн нэг ингээд дуур тавих биш ингээд дахин дуур тавьдаг нэг одоо нэг оролдлогоор гэх юм уу те. Тийм хүмүүс байд юм байна. Тэгээд pressure orgasm гэж бас байд юм байна. Тэр нь болохоор одоо юм pressure буюу одоо ингээд даралттай ингээд дур тавьдаг те. Нэг даралт шиг тийм даралтын тийм мэдрэмж авч одоо тэгж юу яадаг гэсэн үг. Дур хандаг гэсэн үг. Тэгээд энэ одоо жишээлбэл өсвөр насны охтууд одоо ямар ч тийм одоо секс миксийн тийм интеншн буюу одоо юм зориггүйгээр ингээд одоо тийм таашаал авдаг санаанд үгээр одоо тэр дур тавьчихдаг ч юм уу тийм байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд relaxation orgasm буюу одоо ийм сексийн одоо ийм дур хүсэл өрсөн үедээ одоо ийм гүн relaxation буюу одоо ийм тайвшралд орж ингэж оргазм буюу дур нь хандаг тийм төрөл бас байд юм байна. Тэгээд tension orgasm буюу одоо хүний булчингууд нь одоо tense буюу одоо ингэж хавчаад яадаг шүү дээ. Одоо тэр чи юу гэх юм бэ? Muscles are tense. Тийм одоо бас нэг хэлбэр бас байдаг. Тэгээд G-spot orgasm гэж одоо сүүлд бас шинээр нэмж дэвшүүлсэн оргазм буюу одоо G-spot гэж байдаг шүү дээ. G-цэг гэж хүмүүс ярьдаг. Тэрнээс одоо бас ингэж оргазм хийдэг гэсэн ийм одоо 6-аас 9 төрлийн дур тавилтын хэлбэрүүд ингэж гаргаж ирсэн юм байна. Тий, яг Sigmund Freud-ийн одоо энэ Австралийн одоо сэтгэл зүйч алдартай сэтгэл зүйчлэлтэй. Тий. Яг энэ хүний яг 20 дугаар зуунд энэ хүний одоо хийсэн судалгаа бол нэлээд алдартай сэтгэл зүйд нэг том одоо өөрчлөлт хийсэн. Тэгээ сүүлийн үеийн Холливуудын кино нэг хэсэг 20 дугаар зууны сүүлийн үед ч одоо энэ Sigmund Freud-ийн гаргасан онолын дагуу нэг хэсэг кино хийсэн шүү дээ. Яг энэ дээрээс ингээд сая нэнөөс зарим одоо судалгаанууд лөө нэрээ энэ хүний кино зүүдний тухай за их олон юу байгаа да. Нөгөө миний саний кино гэдэг нь болохоор яг утга нь яг энэ хүний гаргасан онолын дагуу онолыг баталсан тийм одоо
философитой гэх юм уу? Тим кино. Тэрнээс бол энэ хүний оноллоор хийсэн одоо зохиолоор ч юм уу тийм одоо биографи биш зүгээр яг тийм кинонуудыг гаргахтаа тэр кино нь ерөнхийдөө яаж байгаа гэхээр энэ хүний гаргасан тэр онолыг баталгаажуулж өгсөн гэдэг ч юм уу те. Одоо жишээл Sigmund Freud одоо хоёул ингээ онолын хэсгээр явж байгаа байхгүй. За яг хуу ер нь сонирхолтой байж магадгүй. Ингээд энэ Sigmund Freud бол одоо жишээлбэл хүний нэг далд ухамсарыг айгүйх судалдаг шүү дээ. Мөсөө болтой зөвлөж үздэг те. Хүний ухамсарлж байгаа хэсэг нь далайн түвшний дээр байгаа тэр жижигхэн одоо мөсөн жижигхэн уул. Тэр бол хүний ухамсарлж байгаа тийм. Гэтэл 90% нь одоо тэр усны доор байгаа мөс буюу одоо далд ухамсар байдаг. Гэтэл тэр далд ухамсар тэний одоо танд нөлөөлөд амьдраланик өөрөө яриад ороод үгүй юм шүү дээ. Тийм ч юм уу те. Жек тэгээд эн чин доошгоо далд тэгээд дуурайгаа Жеки чин далд ухамсараар зүүрлсэн байхгүй. Шал годлоо. Гэтэ үнэн ч юм шиг болсон. Тэгээд яг уу амар товчхон ингээд ярихад нөгөө нэг одоо мөсөн уулын тэр далд байгаа тэр хэсэг хүнд хизээ бүрдчихвэ гэдгийг одоо судалсан байхгүй. Тэрэнд нь болохоор хүүхэд ахуй буюу балчир насанд хүний яг ирээдүйд тэр бий болох одоо тэр үндсэн зан чанар бий болж одоо төлөвшдөг юм байна гэдгийг анх гаргаж ирсэн байхгүй. Яг тэртэй гаргаж ирсэн гэхээс илүү судалсан. Судлаад тэгээд яг онлайн тайлбарыг бол ингэж хийсэн гэсэн. Тэгээд энэ дээр нэг бас нэг сонирхолтой хүмүүсийн бас анхандаа хүлээмжшүүлдэг байсан зүйл нь хоёулын подкастаа одоо уялдж байгаа нэг сэдвүүний юу гэхээр энэ хүүхдийг багаасаа ингээд дур ханах ийм дур ханалтанд хэр одоо төвшөнд явагдаж байгаа хэр одоо хөгжсөн гэхэлэр би буруу тайлбарч байна. Дур ханалт ингээ хүн ийм багаасаа ингэж байдаг гэдэг ойлголтыг нь хэлдэг. Жишээлбэл хүүхэд яаж дур ханж ихэж ингээ одоо энэ том болдог вэ гэхэлэр эхлээд хүүхэд бага бахтаа нөгөө нэг одоо ингээ бүр ингээ багтаа ингэж одоо гидсийн хэвлийнд байгаа шүү дээ. Тэгтээ хүүхэд ингээд рефлексээр оюун ухаанд хөгжөөгөө одоо эргэтэн ч юм уу ингээ хөгжөөгөө байсан хэдий боловч одоо ингээ шинжилгээ ухаанаар ингээ тэр зүйлд баталсан байлаа яг ингээд юу хийгээд хоёр эрэгтэй эмэгтэй эхнэр нөхөр хоёрыг цэгс хийж байгаа үед нь дурангаар ингээ үзээд тэгсэн чинь хүүхэд ингээд одоо бэлэг эргэтнээ оролдоод одоо тэр нэгтэй амар ингэж биш яг том хүн шиг биш зүгээр тэр хаваараа зүгээр жаад ингээд тэндээс ингээд тодорхой хэмжээний одоо ингээд дур ханж байгаа тийм мэдрэмж авч гинэ гэдэг зүйлийг тэгж баталсан байлээ. Гих мэтлэн тэндээс ахуулаад хүүхэд ингээд төрсний дараа ихийн ээжийнхээ одоо ингээд хөхийг ингээд хөгж явах үедээ ингэж одоо тэндээс дур ханамжийг авдаг. Одоо бидний нөгөө нэг секси дур ханамжаас илүү энэ хүн бол онлын яг хүний дур ханах төр үйл явцыг судлаад байгаа байхгүй дур ханал. Тэгээд хүүхэд одоо яадаг вэ гэхээр бас ингээд одоо хүндрэх үед те бицсэх үед бас энэ дур ханалт гэдэг энэ мэдрэмжүүдийг авдаг. Гэхдээ энийг одоо ирээдүйд яаж одоо зүг зохистой байх гэхээр тэр дур ханалтын процессыг эцэг эхчүүд одоо тэр хүүхдийг ханахтаа одоо тэрийг дур ханалтаа хянаж сургахад нь л туслах хэрэгтэй юм байна. Тодорхой хэмжээнд. Дур ханах хэрэгтэй, хануулах хэрэгтэй. Гэтэ тэрийг хяндаг. Жишээлбэл зарим үед одоо нөгөө дур ханах хүүхдээ ингээл гадаа ч юм олон нийтийн газар би бицлаа гэдээ хаад шууд ингээл одоо боож байгааг ч юм уу те ингээл гаргаад шууд суулгаад олон нийтийн өмнө ингээд энэ нь ингээд тухайн хүүхдийн тэр дур ханах процесс нь олон нийтийн дунд ингээд явагдах нь өөрөө ингээд ирээдүйд тэр дур ханах процесс нь буруу явагдаад сексийн буруу одоо үйл амьдралын одоо юм үйл явцтай хэвшилтэй болдог гэх мэт сэтгэл зүй болоо бие махбод нь тэгж нөлөөлдөг байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэтчлэн айгүй нарийн юм одоо шинжлэх ухааны сэтгэл зүйн ухааны юм нийтлэл болон ийм тайлбаруудыг энэ хүн ингээ хийсэн ба. За мэдээж ингээд нарийн явах юм бол энэ бол олон цагаар сууж судлахгүй бол хоёулаа ингээ ярьчих юм бол би бас зарим зүйлийг одоо оюутнуудаа харахтаа дэвтэр номоос хараад нилээн нягт намбаа ярихгүй бол энэ ч бол бас тийм амар юм биш үү тий. За тэгэхээр би юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр миний одоо та бүхэнд андердог сонсогчтой хэлэхдээ ер нь дур ханах гэдэг энэ зүйл бол мэдээж хүнд одоо ингээ байглаасаа заягдсан зүйл байгаа. Тэгэхээр энэ бол ямар нэгэн буруу тий. Одоо жишээлбэл миний сүйд бас судалсан зүйл бол одоо шинжлэх ухаанчтай яг бас амтэн судлаач те ийм хүн байгаа. Тэгээд бас яг өөрийнхөө тэгтээ мэдээж номондоо л доо мэдээж шинжлэх ухаанч хүн ч гэсэн тийм тайлбар гаргадаг. Бурхан байдаг гэдэг тайлбар гаргадаг те. Тэгэхээр бас энэ яг мэдгүй жоок болгож бичсэн үгүйг мэдгүй. Гэхдээ яг номондоо бас би нөгөө хүнийхээ нэрийг мартчихлаа. Тийм Desmond Morris гэдэг хүн байгаа. Бас амтэн судлаач. Тэгээд өөрийнхөө бичсэн бас энэ номондоо ийм хүмүүст одоо үржилд орох сэтлийг төрүүлэхэд бол дур
тавих мэдрэмжийг бурхнаас заяасан гэж үзчихэ гэж энэ хүн бас ингэж үзсэн л байдаг юм баахан байлээ. судалгаа явуулж байгаад сүүл рүүгээ жоохон Олдохгүй болоо. бурхнаас өгсөө. Тэгээ яг өгөгдсөн байлаа гэж бодоход хүн байглаасаа нөө заягдчих шах шүү дээ тийм. Тэгэнгүүт тэрийг одоо судлах зүйл нь бол бид нар дээр ирж байгаа хөх тийм. Тэр энэ яг ямар зоригтой юм гэдэг тийм. Тэгээ яг ер нь бол дур хандлт гэдэг бол зөвхөн нөгөө нэг нээнийг ихлүүлсэн нэг сэдв байгаа шүү дээ. Нөгөө нэг одоо яг нэг бэлгийн харилцаанд ороод яг тийм яг тэр тухайн үйл явцаас илүүтэйгээр бас дур ханах маш олон ийм процесс тийм үйл явдлууд шинжлэх ухааны хувьд бол ингэж нэрлэгддэг судлагдаад бас ингэж явдаг баг тийм. За тий хоёлоо бол яг гол бас яг нөгөө нэг бидний яг гол мэддэг дур ханах явцаа үйл явц руу явж орё доо тийм. Нөгөө хэдийн бас яриад л таа шүү дээ. Тэгээ надаа энэ ч нөгөө түрүүн нөгөө нэг юм дөрвөн үе шат гаргасан шүү дээ тий. Тэгээд excitement тэгээ нөгөө plateau orgasm гэдээ явж исэн шүү дээ тий. Тэгээд яг хүн яг дур ханжаахт хүний бие физиологи дотор бас ямар процесс болж идэг гэдэг юм мэдээлэл би бас олсон л доо. Тэгээ энэ талаар бас түрүүн уншаад өөрөө бас нэлээд жоохон ойлгохгүй маягтай байсан. Тэгээд тэгтээ бол маш их болор толитлынхандаа баярлалаа. Бас Google-ийн имижтэй баярлалаа. Юунд баярлалаа? Google-ийн имижтэй яг нөгөө үгээ бичээд тэр чинь яг нөгөө нэг ингэж гаргаад ирд юм бэл анатомийнхоо юугаар энэ энийг хэлж байгаа гэд ерөнхий ID-г нь бол авцсан. За тэгээд түрүүний нөгөө хоёр хүн маань Masters and Johnson гэдэг юм хоёр хүн байна. Эрэгтэй эмэгтэй дур тавилтыг юм дөрвөн үе шаттай гэж судалж гаргаж ирсэн гэж ярьжсэн дээ. Excitement юу гэж ярьжсэн. За тэгээд эмэгтэй одоо дур тавилт яаж ажилтсан бэ гингууд хамгийн ихний үе шат буюу excitement гэж байгаа шүү дээ. Одоо юу гэж орчууллаа? Одоо баясал. За excitement гэхэлэр нөгөө нэг хөөрөлт тий. Тэгээ одоо ингээд сэтгэл хөөрөл. Тийм сэтгэл хөөрлийн үе гэх юм да тий. За тэр үед болохоор яадаг уу гэхээр эмэгтэй хүн болвол эрэгтэй хүнээсээ бараг илүүгээр ингэж psychologically буюу одоо оюун санааны хувьд эмэгтэй хүн айгүйх ингэж өдөөлтийг илүү шаарддаг гэн ер нь. Одоо эмэгтэй хүн эрэгтэй хүнээс арай илүү жоохон хэцүү өдөөгддөг ч юм уу тий. Арай удаан өдөөгддөг. Тэгээд тэгэхээр эмэгтэй хүн бол psychologically буюу оюун санааны хувьд мөн одоо physically буюу одоо бие физиологийн хувьд бас өдөөгдөх үед юу яа гэм бэ? Эмэгтэй хүний судсан дах цус нь юу яадаг? Одоо доошоогоо буюу одоо тийм ээ энэ арцгийн хэсэг рүү ингэж судасны одоо цусны эргэлт нь тийшээгээ түргэсдэг. Тийм, эрэгтэй хүнийх ч гэсэн бас тийж байгаа шүү дээ. Тэгээд судасны цусны эргэлт хурдснараа эмэгтэй хүний одоо vulva буюу нөгөөд чинь баахан яатсан vulva гэдэг зэвүү өгс орсон байна. Vulva гэдэг нь болохоор эмэгтэй хүний одоо энэ өтрээний гаднах хэсэг хэлт юм байлаа. Тэр нь болохоор одоо монголоор бол хилүү биш яг ингээд нэлэнхүүд нь гаднах хэсгүүг тэр чигтэр нь вово гэдэг. Окей. Би сонсож байгаагүй юм. Тийм тэр хэсэг нь ингээд ерөнхийдөө swell буюу одоо ингэж хавдах одоо томордог гинэ. Хөөдөг юм байна. Та нөгөө цус нөгөө нэг цусан хангамж ихсээд. Тийм тэгээд шингэн ингэж одоо vaginal wall буюу одоо энэ өтрээний ханан хэсгээр ингэж шингэн ялгарч эхэлдэг. Тэр нь бол тэгэхээр тавилт гэсэн үг биш үү? Тэр нөгөө нэг юу л та нөгөө нэг одоо нөгөө sorry тассан нөгөө эрэгтэй хүн ч гэсэн яг нөгөө нэг бэлэг эрэхтэн хөвчрөх үедээ одоо яг үзүүр хэсгээс нөгөө нэг юм одоо бэлгийн харилцаанд орох одоо тэр үйл явцад ингээд одоо тааламжтай болох үднээс ингээд шингэн ялгардаг. Тэр шингэнийг ярьж шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хүн ч яг ялгаагүй тийм. Тийм тэр шингэн ингээд тосрохогч юм шиг тийм. Тэгээд тэр нь болохоор одоо үрийн шингэн биш те. Тэр үрийн шингэнийг бодох юм бол илүү тунгалаг өнгөтэй шингэн байдаг. Тэгээд эмэгтэй хүний өтрээний ханан хэсгээр ийм шингэн ялгардаг. Тэгээд одоо vulva буюу эмэгтэй хүний бэлэг эрэхтний гаднах хэсэг ингэж цусан хангамж нь дээшилж хөөх буюу одоо ингээд томорч те. Тэгээ ингээд нойтон болдог те. Тийм. Дотор талд нь болохоор эмэгтэй хүний одоо энэ өтрээний одоо хөндөй хэсгийнх нь дээдлийнхаа хэсэг нь ингэж юу яд юм бэ? Тэлдэм байна. Эмэгтэй хүний одоо
тэр хэсэг нь тэлдэг. Тэгээд зүрхний цохилт хурдсдаг. Тэгээд амьсгаа мөн түргэсч blood pressure одоо буюу одоо зүрхний хэмнэл цусны хангамж дэвшилдэг ерөнхийдөө тий. Тэгээд эмэгтэй хүний одоо тэр тэгсэн үед нь эмэгтэй хүний нүүр одоо ингэж уулааж ялангуяа одоо энэ хүзүү цээж хэсгээр ингэж улаадаг тийм юм бол ажиглагддаг юм байна. Энэ болохоор excitement хэсэг тий. Тэгээд хоошоогоо хоёр дахь хэсэг буюу одоо нэг plateau гэдэг байгаа шүү дээ тий. Энэ хэсгээр болохоор plateau чинь түрүүн одоо өндөрлөг хэсэг гэж орчуулаадсан тий. Өндөрлөг рүү юу мацах үе гэсэн үг юм уу тий. Энэ үед болохоор яадаг гэхээр цусны эргэлт нь өтрээний хөндөй рүү илүү их одоо зөөгддөг юм байна. Тэр нь болохоор өтрээний одоо эмэгтэй хүний бэлэг эрхтний доторх хэсгийн доод хэсгийг нь хилж байгаа юм байна л да. Хилж байгаа юм байна л да. Тэгээд түрүүн болохоор яг нэг дээд хэсэг дээрээс одоо болохоор яг өтрээнийхээ хөндийний доод хэсэг рүү очиж байгаа юм байна. Шилжиж чинь тий. Шилжиж чинь. Тэгээд энэ үед эмэгтэй хүний хөх нь 25%-аар томордог гэж байна. Тэгээд томордсон шүү дээ тий. Томордсон шүү дээ. Тэгээд areola буюу энийг болохоор миний ойлгосноор энэ хөхний толгойн юм гаднах юм нөгөө нэг юм хэсэг байдаг шүү дээ тий. Одоо улаан. За тэрийг юу гэж нэрлэдүүлээ? Одоо гадаргуу хэсэг гэх юм уу тий. Тий нэг жоохон бор улаан ягаан янз бүрэн гэдэг тий. Гурван өрөнгө өдсөн юм аа. Чи бол яг боргс би улаан ягаан байдаг тий. Байдаг л үстэй бүгд л мэдчихэж байгаа шүү дээ. Хар гэхгүй дээ. Байгаач төгш харууны харлаа. Тэгээд тэр хэсэг рүү мөн цусны хангамж айгүй шахагдаад тийм учраас хөөж шүү дээ тий. Тодорхой шахагдаад тэгээд юу яд юм бэ? Хөхний толгойны болохоор хэмжээ нь appearless erect гэхэр ч одоо сэргэр хэсэг нь илүү сэргэг болдог гэсэн үг юм. Сэргэр хэсэг нь илүү сэргэг бол. Сэргэг болдог юм тий. За тэгээд clitoris буюу одоо хилүү хэсэг нь ингээд наалдаг юм байна. За чи нэгж орж болохгүй шүү нөгөө. За би налаад тахтай. За би сонсож байгаа хүмүүстэй шүү англи хэлээ заяа. The clitoris pulls back гэж аахгүй. Pull гэдэг чи одоо татах гэсэн үг шүү дээ. Pull back гэхэр чи хоошоогоо татагддаг гэж аахгүй. Against the pubic bone гэж аахгүй. Одоо pubic гэдэг чи умдагны ясаа наалж хойшлдог юм байна. Механикаар бол тийм л юм да. Ямар гоё эрүүл мэндийн гоё юмыг би амар сайн нэг машины юм ярьж байгаа. Одоо араагаа хойшлуулад ухрах араандаа игээд жоохон аргачлал юм налаад тахтай байна. За миний хөө наадхаа налаад доошоо уруудаад ороод ир. За. Нэг тиймэрхүү юм бол тэгээд юм байна. Тэгсгээд ойлгоцсон. Тэгээд за энэ болохоор түрүү нөгөө нэг яриадсан өндөрлөг хэсэг мацж байгаа хэсэг тий. За тэгээд яг оргазм буюу яг бэлэн болоод нь шүү дээ. Яг бэлэн болоод хөхн томроод хартлал ингээд робот огсордог шиг хөнгөн томроод зөв ингээд хоошаа ухраг араа мараанд хийгээд бүгд навж болоод за одоо орлоо шүү бүгд нийлнэ. Цусны эргэлт. Оргазм. За тэгээд яг бэлэн болдог те. Тэгээ яг оргазм буюу одоо яг оргил хэсэгтэрээ хөрөнгөт болохоор юу яд юм бэ? Эмэгтэй хүний одоо өтрээний одоо энэ булчин байгаа шүү дээ те. За тийм одоо өтрээний булчин гэхүү genital muscle гэж байгаа байхгүй. Тийм булчинтай багш. Тэгээд өтрээний хөндөй юу яадаг гинэ 0.8 секундын давтамжтайгаар ингэж
агшиж сундаг, лухшдаг гэх юм уу? Тийм лухшдаг. Аха. Contraction. Бүр амар биш л дээ. Гэхдээ зүгээр яг тийм Одоо жоохон чимчгэндэг гэх юм уу? Тийм. Чимчгэнэх биш. Чимчгэнэх гэх юм уу? Тэр нэг аха. Чимчгэнэх гэж юу гэсэн үг? Айргэл чимчгэндэг л дээ. Оргазм чимчгэндэг байна. Чичрэн гэх юм уу тэгвэл? Чичэрцээ гэж байна. За. Тэгээд эмэгтэй хүний оргазм болвол судалгаан дээрээс эрэгтэй хүний оргазмаас илүү удаа үргэлжилдэг. Тэгээд ерөнхийдөө үргэлжлэх хугацаа нь бол 13-аас 51 секунд байд юм байна. Ийм одоо хугацаатай үргэлжилдэг гэсэн үг те. Тэгээд resolution буюу одоо буцаад энгийн үедээ одоо секс эхлэхээс өмнөх үедээ буюу одоо жирийн үе рүүгээ буцдаг те. Тэгээд одоо эмэгтэй хүний нөгөө vulva чинь энгийн одоо хэмжээндээ очдөг те. Хүний амьсгал зүрхний түвшин одоо эргээд жирийн үе рүүгээ буудаг ийм үйл явцал болдог. Эмэгтэй хүний болохоор ийм айгүй их жоохон комплекс байна. Эрэгтэй оргазм болохоор илүү жоохон энгийн. Тэгээд энэ болохоор бас яг адилхан ийм дөрвөн үе шаттай. Бас нөгөө нэг Masters and Johnson гэсэн нөгөө нэг түрүүний хоёр эрдэмтний судалсан энэ судалгатгуун дээр болохоор excitement-аар эхэлж байгаа. Эрэгтэй хүн бас мөн эмэгтэй хүнтэй адилхан psychologically, physically бие санааны хувьд одоо ингэж өдөөгдөж тэгээд erection буюу одоо ингэж хөвчрөл явагддаг те. За энэ үед болохоор эрэгтэй хүний зүрхний судасны одоо эргэлт нь corpora буюу одоо хүний бэлэг эрхтний хэсэг рүү ингэж судсан уучлаарай. Цус нь шахагддаг байгаа. Тэгээд corpora гэдэг нь болохоор ийм юу юм байна л да. Tissue гэдэг одоо ид гэдэг орчуулад байгаа юм л да тийм. Ийм spongy tissue гэсэн бохоггүй одоо ийм sponge гэдэг чинь одоо нэг аяг угаадаг юм юу гэдэг штэ. Хөвн тийм далайн хөвн тийм хөвнөн ид байд юм байна л да одоо хүний одоо бэлэг эрхтэн дотор ингэж явдаг. За. Тэр лөө одоо цус нь ингэж шахагдд юм байна. Зөвхөн зүгээр энэ хэсэг рүү биш. Одоо яг specifically яг тэрэн лөө одоо ингэ шахагддаг тийм. За энэний одоо тусламжтайгаар бэлэг эрхтэн хэмжээ томордог тийм. Тэгээд мөн илүү хатуу болдог байгаа. Тэгдэг тий. Надаас дугахгүй байх чинь. Хэлээ үнэмшилгүй сая. Тэгээд болдгоо юм шиг л. Тэгээд эрэгтэй хүний төмсгний хэсэг нь юу яаж илүү одоо drown up to одоо агшиж те бирүүгээ илүү их ингэж татагдаж одоо тэр барьж идэг арьс нь илүү одоо ингэж тайт болдог гэж байна. Тийм болд юм байна. Тэгээд хоёр хэсэг нь болохоор одоо нөгөө оргил руу мацдаг те. Яг эмхтэн үнэтэй. Дуусах байж юм чи чинь. Дуусах шүү дээ. За. Юу одоо эн чинь зүгээр л ингээл хатуурал босдог шүү дээ. Тэгээд оргил руу үрдэг хэсэг нь болохоор цусны эргэлт нь одоо тийшээгээ шахагдсанаар одоо хангалттай цусаар хангагдаж ирснийхаа дараачаар тэрний дараачаар юу болдгоо гэхээр эрэгтэй хүний одоо юу яд юм бэ? Мөн одоо судасны цусан хангамжинд дээшлээд те. Тэгээд пулс буюу одоо зүрхний хэмнэл нь хурдасч тэгээд одоо энэ арцагны хэсэг гэх юм уу та те. Энэ булч нь одоо ингэж юу яд юм бэ? Чангарч ирд юм байна. Яаж дуусгах. Тэгээд оргазм буюу одоо яг оргилдоо хүрдэг хэсэгтэр болохоор одоо эр бэлэг эрхтний одоо юунаас шээсний сүвнээс 5% одоо спермны агуулмжтай 95% нь болохоор зүгээр энгийн шингэний байд юм байна. Одоо эмэгтэй хүнийхээс ч үгүй эрэгтэй штэ. Ялгаагүй юу эсвэл үгүй эрэгтэй хүн. Зөвхөн эрэгтэй хүн юм уу? Тийм семен гэж одоо. Тэрний агуулмж л яриад. 5% нь одоо яг сперм байд юм байна. Бид нар ч юм болохоор одоо бас яг тэдэн хувь идүү гэж мэдэхгүй шүү дээ. Тэр чигээрэл сперм гэж ойлгож байсан шүү дээ. 5% сперм байд юм. Гэсэн зүгээр энгийн шингэн. Тийм.
тэгэж одоо ингэж ялгардаг те. Тэгээд pelvic floor muscle буюу одоо энийг арцагны булчин гэж орчуулах юм уу да те. За энэний одоо ингээд contraction буюу одоо агшилт суналтын одоо үр дүнд гарч байгаа зүйлийг одоо оргазм гэж нэрлэж байгаа те. За тийм байдаг. За энэ бол нэлээд бас техникл тийм яг нөгөө эрүүл нөгөө юуны шинжлэх ухааны анатомийн шинжлэх ухаанаар баг минийс тайлбарч удаа. Тийм нэлээд жоохон ядмаг тайлбарсан бол бас уучлаарай те. Тийм. Гэтэ яг зүгээр ер нь бол найз нь ойлгочлаа гэхэд ерөнхийд нь бас яг нөгөө юу нь байгаа учраас practice нь байгаа учраас бас ер нь бол ойлголаа. Тэрийг бол мэдэхгүй байсан бол бас яг юу болоод байгааг нь бол ойлгохоор. Тийм. Тэгээд яг надад одоо өгөх мэдээлэл болохоор бас яг ийм техникл мэдээлэл өгөө боллоо. Тэгээ бас манай нэнэ минь нэлээд бас дэлгэрэнгүй тайлбарчлаа. Тэгээд миний өгөх мэдээлэл болохоор яг эрэгтэй одоо нэгэнт битээр эрэгтэй хоёр эрэгтэй хүн энэ сэдвийг ярьж штэ тий. Тэгээд яг зүгээр ингээд эмэгтэй хүнтэй бас ингээ хамт ярьсан бол бас яг хоёр талаас тий илүү бас сонирхолтой тийм зүйл гарч ирэхтэй өнцөг те яг үнэ гарч ирэх бас байсан болов. Гэхдээ зөвхөн миний зүгээс миний яг өөрийн бас олж авсан туршлага бас нөгөө энэ мэрэгжлэр ингээд усны бор ягаа өнгөний хувьд ч тэр тий хэмжээний хувьд ч тэр тий тэндээс одоо үнслээ та бүхэнд айгүй гоё зөвлөгөө болон мэдээлэл өгөхөд ер нь нэг юм ер нь эрэгтэй хүнийг бол одоо ингээд бэлгийн харилцааны дур тавих үйл явцыг бол нэг юм хар одоо ярианд бол ус баслагч та тийм эмэгтэй хүний тэр дур тавих үйл явцыг бол будаа агшаагч та зөвөрлөдөг. Тийм сексологчч гэсэн ингээд нөгөө жирийн иргэдэд ингэж тайлбарлаад тэд нар илүү ойлгодог. Гэр бүл залуучууд эмэгтэйчүүд те. Тэгэхгүй бол ингээл одоо одоо яг ингэдэг тэгдэг гэх тийм нарийн юм ярихаар хүний толгойд буудаггүй. Тэгээ ингэж тайлбарлал амар буудаг байхгүй. Тэгээ мэдээж ус буслагчийг бол бид бүхэн мэдэн штэ те. Маш нэгэн минутын хооронд 1-3 минутын хооронд байна те. Ус ингээл байжснаа гинт пурглал буцалчдаг те. Будаа агшаач мэдээж ингээ байгаа л эндэг те. Гээл пүргэгчгүй яахчгүй ингээл нэг жоохон уур савсаал. Тэгээд нилээн хугацаа байсны дараа будаа бол агшдаг. Яг энтэй адилхан процесс явагддаг. Энэний доторх процессыг бол сая нэнэ бүгдийг тайлбарлаа тийм. Тэгэд энэ хооронд би яг одоо сонсож байгаа ирчүүдтэй хандаж мөн октод маань ч гэсэн бас яагаад эрэгтэй хүн тийм дур ханах үйл явцыг тийм шавдуулдаг, хурдан түргэн болдог вэ те. Таныг одоо дур ханах мэдрэмж авах болоогүй хахад айл хэдийн эрэгтэй хүн дур тавьдгийг ингээд бас ингээд тайлбарлаа өгчүүл бас хэрэгтэй багч бодож чинь. Тэгээд ирчүүдтэй хандаж хэлэхэд бол манай ирчүүд ер нь бол эмэгтэй хүн мэдээж одоо удаан дур тавьдаг гэдгийг бол ерөнхийдөө бол бүгдээрээ мэдж байгаа. Гэхдээ наадах нөгөө оршил гэд битүүрийн нөгөө яриад байгаа нөгөө эмэгтэй хүн дур ханах одоо тэр оргил хэсэгтээ хүрэх тэр хэсэг нь зүйл нь болохоор яг заавал нөгөө тоочны ингээл би гар би үнсэх те яг энэ хэсгүүд нэлээд их хувь ордог. Нэмээд дээрээс нь сэтгэл зүйн одоо тэр тааламж таашаал нь маш их чухал үүрэг гүйцэтгэдэг байгаа. Тийм. Тэгэхээр тэрэн дээр юу вэ гэхээр эмэгтэй хүн жишээлбэл safety байдлыг аягүй хүсдэг байгаа. Нэгдүгээрт хамгийн ихэнд таны одоо ингээд хамтаа бэлгийн харилцаанд орж байгаа тэр газар те бас хэр safety байгаа тэр эмэгтэй хүн амар олон зүйлд анхаарлаа зэрэг төвлөрүүлдэг учраас магадгүй гэртээ байхад би плетийг унтраалууч гэж нэг бодож болно те. Саяхан хуцаа эндүүцсэн бол эндүүгээ яалаа хаалгаа түгцсэн үү гэдэг ч юм уу те. Уцаа унтраах уу яах уу амар олон юм дээр тэгэхээр энэ болгон дээр нөгөө нэг амар өөр зүйлд анхаарал ингээд төвлөрөөд хүүхэд одоо хичээлээс тарах цаг нь ирж байгаа билүү гэдэг ч юм уу те. Ийм олон зүйл яхаар яг 100% нэг оргазм буюу одоо дур ханах тэр үйл явцад нэлээд юм асуудал бэрхшээл тулгардаг байгаа. Тэрнээс бол ирчүүд бол тэгэл нэг одоо бэлгийн харилцаанд орё гэх юм бол одоо хөвчрөх бэлэг эрэхтэй хөвчрөх явц бол маш хурдан шүү дээ тий. Тэгээд айгүй хурдан хугацаанд ч дур ханжиж болдог байгаа. Энэ бол айгүй хурдан хугацаанд амар одоо техникийн хувьд бол юу гэмдэ айгүй энгийн ойлгомжтой шүү дээ тий. Гэхдээ эмэгтэй хүнийх болохоор юм хэцүү байгаа. Дээрс нөө сэтгэл зүйн хувьд ч гэсэн яг эмэгтэй хүний зан төлөвийн хувьд бас адилхан юм тэр нөлөөлж байгаа учраас ингэж удаашрдаг баг. Тэгэхээр ирчүүдийн зүгээс яг эдгээр зүйлсүүдийг ойлгоод бид нар энэ дээр юу авах вэ гэхээр наадлынх нь ийм
одоо хоёрын хоорондын харилцаа хүртэл нэг тийм тааламжтай харилцаатай байх хэрэгтэй. Хоёр ингээл амар хэрэлдсэн те. Тэгээ муудалцсан тэр үед ч гэсэн ер нь ингээл ямар эмэгтэй хүн окей секси гэл. Тэгэхгүй штэ эрэгтэй хүн бол харин энэ дээр бол зүгээр хэрэлдээд маргалдаад таныг одоо үзэн яддаг байсан ч гэсэн эрэгтэй хүн хариу үнтэйгээ ч гэсэн бэлгийн харилцаанд орж болж чаддаг байгаа. Тий. Одоо тийм. Амар сонь сонсогдож магадгүй те. Яг нөгөө юм амтналаг одоо ер нь бол эго супрэго гэдэг одоо хүнийг ингээ 3 хувааж байгаа шүү дээ тий. Тэрэн дээр нь болохоор яг энэ хүний яг байгаллаг тийм зан чанарыг илэрхийлдэг одоо тэрэндээс харагддаг тэр зүйл нь болохоор бидний одоо энэ ярьж байгаа дур тавих буюу энэ бэлгийн хавталд орох одоо юм үйл явц байгаа. Тэгээ энэ дээр бол хүн яг тухайн үедээ тэр оргазм буюу дур тавихд яг тэр гол үйл явцынхаа дундаа бол хүн бол одоо яг тэр үйл явцдаа нэгэнд яваад орцсон үедээ бол хүн гаднах одоо юу те одоо бүх юмд бол анхаарлаа ингээ хандуулахаа орхидог байгаа. Одоо бүр нэг үг гэдэг чинь орчлонгоос тасарна гэдэг те. Тэгээд оргилдөө хүрэх юм бол мэдээж одоо хүний одоо байглаас одоо заягдсан дээр одоо хамгийн сайхан амттай те одоо аз жаргалын тэр гормон одоо эндээс ялгарч тэгж хүн дур таашаалыг бол ингэж одоо авдаг байгаа. Тэгэхээр эрчүүд маань болохоор наан нь харилцаа болон эмэгтэй хүний сэтгэл зүйн байдлыг бол нэлээд одоо тайвшруулаа. Тэгээ энэ үйл явцад ингээ баг багаар ингэж одоо өдөөдөг ч юм уу те. Одоо яг үнэхээр бүксрүүн жоохон алгаддаг ч юм уу те гэхгүй те. Тэгээ ер нь бол нэг иймэрхүү яг нэг амар садист биш шүү. Sorry. Зүгээр нэг ийм нэг баг зэргийн ингээ ер нь жоохон эхлэгчийн шүү гэдэг юугаа ингээ өгөх юм бол энэ харилцаа одоо хоёрын харилцаа айгүй гоё явнаа л гэсэн үг. Ер нь бол илүү хурдан дээрээс нь илүү амттай явна гэсэн үг. Тэгэхгүй бол шууд юу одоо явъя гэж загнаал ингэх юм бол энэ бол тийм амтгүй зүгээр л таал яг хувиа хичээсэн нэг секси харилцаан дээр та хувиа хичээсэн зан гаргах юм бол явандаа энэ бол нэг тийм одоо амжилттай үр дүнд ингээд удаан хугацаанд амжилттай байж чадахгүй гэдэг зүйлийг хэлэх гээд байна. Тэгэхээр эрчүүд маань энэ дээр ер нь бол бид нар бүх эрчүүд бол түргэн байгаа. Түргэн зантай, түргэн одоо бие физиологийн хувьд ч гэсэн түргэн явагдах юм зүйлийг цаанаас нь шаарддаг учраас наан нь өөрийгөө бэлтгээд наан нь бас эмгтэйгээ бас ингээ бэлтгээд хамтдаа ингээ орох юм бол яг ижил таймд нэг хугацаанд ингээ дур хандах юм бол аль талдаа ингээ хожоотой байх юм боломжтой байгаа. Тэгэхээр энэ дээр та нэг удаадаа ч юм уу ингээд эхний удаагаар ийм одоо амжилттай байна гэдэг бол боломжгүй. Бүхэл хугацаанд ингээд яг мэдээж байж болно л доо дандаа тийм магадлал бага. Тэгээ нөгөө би яг зарим нөгөө ингээд дур тавиулж чадаагүй ч юм уу өөрөө ингээд жоох юм фейлдсэн хүмүүс маш их байгаа шүү дээ. Бид нар ч гэсэн өөрсдөө тийм үеуд бас байдаг яг ихэнх нь биш те. Ихэнхтэй биш. Гэхдээ тиймэрхүү үеүүд дээр битээ бас санаа зовоороо те үргэлжлүүлээд энэ дээр нөгөө түрүү ярьчихсан ингээд суралцаад бие биентэйгээ илүү юм дотн одоо ярилцдаг. Дээрээс нь одоо ингээд дур хандлт ёсны дараа ингээд одоо гоё ингээд халуун юм гоё яриа бас өрнүүлж болно шүү дээ. Тийм. Тэгээд энэ хоорондоо суралцаад илэн далангуу те намайг ингээд хийж явах үед те яг ямар мэдрэмж төрсөн би сайн байсан уу тийм бити гэдэг шиг амар тийм мяа асуулт бити асууа тийм энэ ч бол ямар байсан тийм яг нөгөө бааранд нөгөө эмгтэй хүнтэй очиод нөгөө нэг ийм энгийн асуулт байгаа шүү дээ хэдүүлээ яваа гэдэг шиг те энэ бол би биш арай өөр те чи эхлээ сайхан байлгаа магтах хэрэгтэй шүү дээ тэгээд дараа нь тэгээд амар гулсаж орох хэрэгтэй. Ер нь иймэрхүү ийм харилцааны болон ийм бэлгийн харилцаанд орох ийм наадлын ийм айгуу тийм одоо энэ чинь юу гэж нэрлэдэг юм тийм хот оршил гэхэлэр бас яг гүйцэд илэрхийлж болохгүй байна. Тийм. Энэ чинь бол сэтгэл зүйн хувьд амар тааламжтай байх ийм үйл явдлыг айгуу сайн хийж өгөх юм бол энэ бол бас нэлээд тийм амжилттай одоо дур тавилт болж болно гэж та хэвчээ одоо ингэ зөвлөмөр байна. Тийм. Тэгэд ер нь бол түрүүний хэлсэнчлэн эмхтэй ер нь бол хүн болгоны ингээд сексээс одоо дур таашаал авах арга зам нь өөр байгаа хгүй тий. Одоо нэг хүн одоо тэр дур хөдлөгдөг тэр биеийнх нь хэсгүүд нь ч гэсэндээ зарим нэгэн хүн одоо хүзүүн дээрээ илүү их одоо мэдрэмтгий байхад зарим нэгэн хүмүүс нь одоо бас өөр газараа байдаг ч юм уу тий. Гэх мэтчлэнгээр одоо шинэ хүнтэй одоо ингээд уулзаад үерхэд ингэж байгаа бол тэр хүний чи яг ингээд нөгөө discover хийх нь л хамгийн гол аахгүй тий. Таньж яг үнэ. Яг энийг энэ чинь тэгдэм байна. Энэ чинь одоо хүрэх жоохон дургу байт юм байна. Тэгээ тэрийгээ одоо чи одоо яг асуул зүгээр л дээ. Гэхдээ ер нь бол ингээд нэг
бас нэг мэдэгддээ шүү дээ тий. Тэгээ өөрөө тэрийг ингээд тийм тэгэхгүй чи энэндээ хүрэх дуртай байна уу гэж шууд асуувал бас эмэгтэй хүн жоохон ичингүүрэн шүү дээ ер нь яаж сонин одоо бүдүүлэг юм шиг санагдав гэж бодох ер нь тий. Ирчүүдэд зөвлөхөд тэрний оронд одоо ингээд одоо хурж мөрдөх ч юм оролдож явах тэр нэг хүн тэр хэсгэндээ дуртай ах нь ингээд нэг биеийнхэн хилэмжээр нь мэдэгддэг байдаг ч юм уу тий. Тэг ер нь бол юм тасралтгүй суралцж одоо нөгөө хүнийхээ одоо ямар хариу үзлүүд үзүүлж ийн гэдгийг тэр одоо дуртай байгаа зүйлүүдийн тий одоо дахин хийж өгдөг ч юм уу тий. Тийм яг үнэ. Тийм тэгээд ер нь бол яг нөгөө тэр эмэгтэй хүндээ илүү их юм comfortable одоо яг юм тухтай байлгах нь л ер нь одоо эмэгтэй хүнд айгүй эмэгтэй хүнийг дур тавихад айгүй тусалдаг гэж одоо ер нь бол ойлголоо л доо. Одоо миний одоо туршлагач тэр уншиж туршлага тийм яг үнэ. Тийм. Та өөрөө бас тэр биеийн хилэмж болон одоо сэтгэл санааны байдал те эр зоригтой байгаа байдал ч юм уу те яг тэр бүхэн хааж байсан гэсэн танд яг итгэл үзүүлж байгаа нь амар чухал байгаа байхгүй. Тэгээ яг эмэгт одоо болохоор ингээ эрчүүдтэй хандаж хэллээ шүү дээ те хоёлоо. Одоо эмэгтэйчүүдтэй хандаж хэлэхэд бол миний зүгээс ямар одоо санаа өгмөр байгаа вэ гэхээр эрчүүд бол ерөнхийдөө яасан ч бол те яасан ч бол түргэн зан гаргана. Энэ үед та айгу ухаалаг ерөнхийдөө хандах хэрэгтэй. Яг л тэр та заавал ингээл эрэгтэй хүнтэй одоо бэлгийн харилцаанд орлоо гэд хайрт мэдээж хайртай хүнтэйгээ орж байгаа тий. За ингээ ороод тэгээ та бас эндээс одоо таашаал авах ёстой байхгүй. Эндээс яг win байх ёстой байхгүй тий. Тийм учраас та энэ дэр өөрөө ухаалаг хандахгүй бол эрэгтэй хүн бол ер нь бол ингээд айгу хурдан бол өөрийгөө бол хангачаад хувиа хичээж болно. Тийм байдаг талтай. Энэ бол нэг байглаас заяас учраас бидрийг ойлгоор. Тэгж. Гэтэ одоо юу хэлэх гээд байна вэ гэхээр эмэгтэй хүн миний тооцоолсноор яавал өөрөө бас ингээ win байх боломжтой, хожоотой байх боломжтой вэ гэхээр ерөнхийдөө яг өөрийнхөө мэдэрж байгаа тэр мэдрэмжийг эрэгтэй хүнтэй тодорхой хэмжээнд ингээд илэрхийлээд яваад тэгээд за энэ чинь ингээд ингэхгүй байна одоо ингээ гэдэг ч юм уу те тэгээд энэ арай жоон хүүтэн байна гэдэг ч юм одоо юу гэдэг яг тэрийг ингээ илээ явчаад эрэгтэй хүн тухайн үед тэрийг амар мессеж аваад яг эрэгтэй хүн ч одоо бэлгийн харилцаанд орох үед айгүй урайлах юм болчтой шүү дээ. Ер нь бол мэдэн те. Тихүү гэл юм уу тгий усуу гэдэг ч юм уу те. Тэгээ энэ үедээ бол та яг одоо сургалтын төлбөр хадлаа. Авах хэрэгтэй. Та өгч байгаа iPhone 11 Max Pro бол авах хэрэгтэй. Шууд тэгээ дараа үсгээ зуруул тэгээд бэлгийн харилцаанд орох болоод. Дараа нь үгэнд бол итгэж байна. Шууд яг баруун зөнөөрөө солих хэрэгтэй. That's joking. Тэгээ энэ тоглоом шүү. Гэтэ жоохон ингэ хэрэгтэй. Гэхдээ одоо за тэгээд муу арга заагаад өгчлээ. За тэгээд яг хэрэгтэй жоохон баг зэрэг удирдах хэрэгтэй. Нөгөө яг л эрэгтэй хүн чинь нэг төдийлөн ер нь эмэгтэй хүнийг бол яг сексийн хувьд бол тийм мэдрэмж бол арай жоохон бага байгаа. Яг л амар их ингээд сэтгэл хөөрөл нь арай эрэгтэй хүнээс биш эмэгтэй хүнээс арай хурдан учраас. Тэгэхээр энэ үед жоохон удирдаад, жоохон байдлыг гартаа аваад тэгээд өөрийгөө дур хануулах процессод эрэгтэй хүнийг одоо жоохон жолоодно гэсэн. Тэгээ хэрвээ ингэж жолоодож чадах юм бол тааж одоо дур ханаад тэгээ эрэгтэй одоо найз залуугаасаа нөхрөөсөө ч юм уу та ингээд хангалттай одоо ингээд бие биенийг ингэж аргах боломжтой байгаа. Тэгэхээр яг энэ дээр болоо яг одоо нарийн ийм одоо таавал ингэ гэдэг ч юм те хөлөө хайвч одоо ингэ гэдэг ч юм те ийм мимиг бол одоо тайлбарлах боломжтой те хүн дээр өөр. Тэгэхээр та өөр дээр сайн одоо нөхөртөөгөө те одоо дотны хайртай тэр хүнтэйгээ нэлээд одоо ийм сайн discovery хийгээд тэмдэглэл хөтлөх нь ч бас арай хаашаа зүгээр яг ингээ явж л байгаа л бахал та. Тэгээ энийг ингээд эрчимтэй underdog сонсогч шиг тий ингээд сексийн discovery бол сайн хийгээрээ хэмээн бас уриалж байгаа. Тийм тэгээд судалгаан дээрээс үзэхэд ер нь нийт эмэгтэйчүүдийн 10-15% бүр амьдралтаа огт тавьж үзэж одоо дур ханж үзэж байгаагүй гэж хариулсан байт юм байна л да. Тий 10% тутмын нэг гэсэн үг шүү дээ тий. Тэгээд ер нь яагаад эмэгтэй хүн ерөөс ингэж дур ханж чаддгүй юм бэ гэдгийг одоо эрдэмтэд ерөнхийдөө нэг юм үндсэн юм шалтгаанууд байна л да. За товчхон дуртахад одоо нэгтгэхэд эмэгтэйчүүд хитрхи их одоо чиний төрөнд өрдсөн шиг ингээд зовлонтой байдаг гинэ санаа зовдөг гинэ. Одоо тэрэнд ихчүүл яадаг бол тэгэл миний биеийн хэсэг яаж байгаа бол энийг юу гэж бодож байгаа бол гэдэг ч юм уу те. Эсвэл одоо ямар нэгэн байдлаараа нэг юм санаа зовлонтой байдаг гинэ. Тэгээ зөвлөгөө нь бол энийг зүгээр март те.
мартагдахгүй байх юм бол одоо хамгийн байж болох төвшөнд одоо аятайхан байдалд өөрийгөө бэлтчихтэй. Тэгэх юм бол та одоо ядаж хүчээр одоо ингээ өөрийнхөө санаа зовлыг буулгаж чадна тий. Мөн бас нэг өгж байгаа зөвлөгөө нь болохоор эмэгтэй хүн одоо өөрийнхөө булчинг одоо ингэж хангалттай хавч одоо ингэж тенс хийдэг хүн байна л да. Тэр нь болохоор эмэгтэй хүн яг оргазмд хүрэхийн тулд одоо ингэж тенс хийж одоо юу гэх юм бэ? Одоо ингэж muscle tension гэдэг үг чи одоо булчингаа одоо ингэж тенс гэж одоо ингэж чангалах харин тий. Тэгээ чангалах хэрэгтэй байдаг. Яг үнэ чангалах хэрэгтэй. Эмэгтэй хүн бол нөгөө хангалттай тэгж чадаагүйгээсээ болоод дуурхан чаддгүй те. Тэр яг хэсгээ ингээ нөгөө нэг яг төдөл ингэж одоохондоо захирж гэх юм уу, удирдах гэх юм уу те. Тэрийг нөгөө мэдэрч сураагүй байхгүй чангалж сураагүй байгаа гэсэн үг тийм. Тэгээд энэчээ зөвлөж байгаа нь болохоор ийм pelvic muscle гэдэг одоо юм арцагны доотлын ясны одоо эмэгтэй нөгөө төрсөн эмэгтэй хүмүүс ийм Kegel exercise гэж хийгээд идэв штэ. Одоо ингээд хөвтөж байгаа л нэг ингэж юм ингээд одоо арцагны доотлын булчин чангалдаг тийм чангалдаг дасгал тийм дасгалыг төрөхөөс өмнө ч гэсэн эмэгтэй хүмүүс хийх юм бол дур тавилтанд одоо тусалдаг гинэ. Тэгээд бас нэг зөвлөгөө нь болохоор юу яадаг гинэ одоо хангалттай одоо юм тослог байдал дутагдсанаас болж эмэгтэй хүн бас дур хангалт тавьдгүй тийм үе байдаг гинэ. Тэгэхээр хэрвээ одоо байглаас одоо хангалттай одоо тослог байдал байхгүй юм бол одоо тийм тос одоо бас бүтээгдэхүүн ашиглахыг бас зөвлөдөг юм байна. Тийм. Мэргэжлийн тос шүү дээ. Тийм. Тэгээд зарим тохиолдолд эмэгтэйчүүд яг нөгөө нэг оршил хэсэг те одоо өдөөлтийг хитрхи одоо чухалчлаад яг нөгөө сексэндээ бас анхаарлаа хандуулахгүй хитрхи их ингээд оршил хэсэг дээр анхаарал идэх бас зарим үед дагалдаа болдог гэж байна. Мөн одоо үнэхээр яг ингээд тавихад үнэхээр хүндрэлтэй эмэгтэйчүүд бол секс тоглоом бас ингэж одоо ашиглахыг бас зөвлөдөг. Vibrator буюу одоо нэг юм иржигнүр гэдэг шүү дээ тий. Тэр иржигнүрийг одоо бас ашиглаад үзвэл зүгээр юм шүү гэсэн юм зөвлөгөө бас байд юм байна. За мөн одоо үнэхээр бас та одоо оргазм одоо ингэж дур тавилтыг үнэхээр одоо партнераас авч чаддгүй болвол ганцаараа байхтай үедээ ч юм уу те эсвэл одоо хамтрагтайгаа хамт ч гэсэндээ одоо masturbate буюу одоо гар хангалга хийж үзвэл яасан бэ гэсэн юм зөвлөгөөг одоо ийм Cat One Perk гэдэг ийм доктор sex therapist те юмч бас зөвлөсөн те. Яг нэг ийм зөвлөгөө ер нь өгдөг. Яг нь дур ханж чадахгүй байгаа эмэгтэй ялангуяа эмэгтэйчүүдэд ийм зөвлөгөө өгдөг. Сексологч ялангуяа. Тэгээд партнертай юу хүсэж байгаагаа зүгээр шууд санаа бодохгүй хэл санаа зөвлөгөө бол хамгийн чухал зөвлөгөө байгаа тий. Тэгээд одоо жишээлбэл зарим нэгэн эрэгтэй хүмүүс одоо нэг эмэгтэй хүнд яг энэ л таалагддаг гэсэн нэг юм буруу нэг л хандлагатай нэг л яг нэг юм аргатай ч юм уу тий. Одоо яг ингээд зодтол өстой гэдэг чинь ингээ алгахад л гоё байдаг гэдэг ч юм. Тэрэнд бас дургуй хүн бас байж болно шүү дээ. Тийм гэдэг ч юм уу. Тэгээд яг партнертай зодох дуртай эмэгтэй байж болж тээ. Зодлоо баггүй тэр хооронд. Цоснож байгаа. Брэд Питт нөгөө Анжелина Жоли хоёр шиг зодлож идэгээс тээ. Тэгснээ гинт хоёлаа. Мистер Мисс Смит ч. Тийм зөвлөгөө бас байдаг. Тэр бас маш чухал зөвлөгөө байгаа тий. Тэгээд зарим тохиолдолд яг нөгөө эмэгтэйчүүд секс хийхээс өмнө гүцэд бие засаагүй секс хийсний улмаас яг өөрөөсөө одоо гарах гад одоо ингээд яг дур тавилтын үед ингээд шээс нь хурж байгаа юм шиг мэдрэмж төрдөг гинэ. Тэнгууд би яг шээх гээд байна гэдгийг санаа зовоод тэгээд ингээд өөрийгөө барьчдаг. Тэр мэдрэмжээ би яг одоо ингээд яг тавиад ингээд гिच юм бол айгүй бол би яг одоо шээжч магадгүй гэдэг. Тэр нь яг үндэ бол үгүй. Яг бэлгийн харилцаа хийж явах үед тэгээд нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр хүн одоо ингээд одоо бэлэг эрэгтэй умаа хүндийдгээ байж явах үед байрлаад одоо секс хийж явах үед бол эрэгтэйч тэр эмэгтэйч тэр яаж шээж болдгүй мэн угаасаа. Тийм одоо боломж угаасаа байдгүй юм байна. Физиологийн хувьд зэрэг тийм үйл боломжгүй. Тийм учраас санаа зовх зүйл байхгүй. Одоо яг тухайн үедээ бол тэр танаас гарч байгаа тэр шингэн тодорхой хэмжээнд бас шингэн эмэгтэй хүнээс гардаг. Нэг оргазмд хүрэхэд те. Тэгэхээр тэр чинь бол бас юу бас биш нөгөө нэг юм шээс гэх юм уу те. Одоо тийм зүйл биш. Тэр бол яг цэвэр одоо эрэгтэй хүнээс гарч байгаа нөгөө нэг үрийн шингэнтэй адилхан танаас гарч байгаа шээсний сүвээс биш арай өөр
дээр байрладаг юм зүгээс одоо тэр оргазм төрөхөөр тэндээс үрийн шингэн ингэж ялгарч гардаг байгаа. Тэгээ энд бол ерөөс санаа зовох зүйл байхгүй та одоо энэ дээр санаа зовлохгүйгээр ингэж гаргаж болно гэж бүтээр одоо батлан даяа гаргаарай хоёр одоо даяа тэр нь ч асаа шээ тийм тэгэд хэрвээ make sure хиймээр санагдах юм бол одоо хурцлд орохоос өмнө одоо шээчвэл бас батгаатай бас байж болох юм да тий. Бэлгийн харилцаа гэж байна. Бэлгийн харилцаанд орох та. Тэгээд мөн зарим нэгэн тохиолдол нөгөө эмэгтэйчүүдийн одоо эмнэлэг ч юм уу тий. Эсвэл ямар нэгэн байдлаар одоо зүрхний өвчнөдтэй холбоотой үед ингээд эсвэл нөгөө хүүхэд birth control юм байдаг шүү дээ тий. Жимсээс хамгаалсан ийм эмнүүд бас эмэгтэй хүний одоо энэ дур тавилтанд нөлөөлж сөргөөр нөлөөлж бас болдог ийм бол бас магадлал бас байд юм байна. Тийм энэ ялангуяа нөгөө Америкт айгүйх ийм айгүйх хэрэгэлдэг. Тийм. Тэд нэр их бас нөлөөлдөг байж байна. Тэгээд мөн одоо оффист ингэж өдөржингөө суугаа ажилтаа эмэгтэй хүмүүст бас дур тавилт тавьж чадахгүй байх ийм асуудал бас их тулгардаг. Тэр нь яадаг вэ гэхээр одоо өдөржингөө суунгууд яг нөгөө миний түрүүний яриач нөгөө арцгийн доотлын pelvic muscle чинь ингээд идэхгүй болчдөг тийм. Тэрнээсээ болоод бас мэдрэмж айгу багасч чинь л та. Тийм. Тийм учраас дасгал хөдөлгөөн хэрэгтэй болж тараад байгаа байхгүй. Тэгээд зарим нэг эмэгтэй хүмүүс нөгөө секс хийхнийхээ одоо партнераас санаа зовоод айгу ингээд өөрийнхөө их одоо дуу гаргамаар байсан ч гэсэн тэрийг бариад идэв гинэ. Тэгээд тэр дуу гарснаар бас ингээд тархинд одоо яг ингээд яг барьж байгаа одоо энэ нөгөө одоо дуу гарснаар хүний тархинд одоо эндорфин ялгарч эхэлдэг гинэ. Тэнгуут тэрнтэйгээ өмнө холбоотойгоор одоо та одоо өөрийнхөө үнэхээр одоо дуу гаргах хүсэл одоо сонирхолтой байгаа бол тэрийг зүгээр л гаргах те. Яг үнэ. Тийм санаа зовхгүйгээр тэр нь одоо бас танд туслана гэсэн юм. Тийм дуу бол айгүй чухал шүү. Тийм. Тэгээд мөн одоо тийм тэгээд мөн одоо өдөржингөө ингэж өндөр өсгийтэй гутал өмсдөг хүмүүст бас мөн айгүй сөргөөр нөлөөлдөг. Бас нөгөө pelvic floor muscle чинь бас ингэж сөргөөр нөлөөлж бас дур тавихт чинь одоо туслах садаа болоод байгаа юм шүү гэсэн юм бас магадлал бас байд юм байна те. Мөн хамгийн сүүлийнх нь та одоо хангалттай сайн усууж байна уу гэсэн юм асуулт асуусан байна. Энэ нь болохоор одоо өдрийн туршид те хангалттай ус ууснараа ер нь одоо зөвхөн одоо оргазмч биш ерөнхийд одоо таны fatigue гэдэгтэй одоо ингээд бие одоо яг юм оптимал төвшөнд өдрийн туршид авч явахад танд одоо ус бол хамгийн одоо хэрэгцээтэй зүйл байдаг те. Мөн тэрнтэйгээр холбоотойгоор мөн одоо хүн одоо юм hydrated болохгүй өдөржингөө одоо өөрийнхөө биеийг усаар тэтгэж явсан нь мөн танд одоо энэ секс амьдралд чинь ч гэсэн тус болдог байх нэ гэсэн юм. Яа зөв. Сая сүүлийн нээгийн хэлдэг хэлсэн бүх зөвлөгөөнүүд айгүй чухал зөвлөгөөнүүд байна. Тэгээс миний бас мартсан зөвлөдүүдийг гоё сануулж өглөө. Тийм тэгээд бас дээрэс нь унтаж амрах айгүй сайн хэрэгтэй. Хүний нөгөө нэг авах ёстой нойр байгаа. Тэр нойрны хэмжээнд та авч чадахгүй бол эрэгтэй хүнч төр эмэгтэй хүнч төр юу нь бол бас ядралтай тэгээ бие махбод өөр юм жоохон сул байх юм бол бас бэлгийн харилцаанд орох боломжгүй мэдээж. Тэгээд дээрэс мэдээж юм бэлгийн болон ийм биеийн ариун цэвэр байгаа. Ариун цэвэр дээр бол маш сайн бас анхаарах хэрэгтэй. Эрэгтэй хүнийх нөгөө нэг ийм наан ил хэрнээ ингээд нөгөө одоо бид нар ч бол хөвч хөндүүлдэггүй шүү дээ тийм учраас тэрний дотор ингээд ялгарч байгаа тэр нөгөө нэг юм нуглаас нь доторх одоо тэр чин тодорхой хэмжээнд ийм нойтон байдаг учраас чихтэй байдаг учраас тэнд ингээд ийм бактериуд үүсч идэг. Тэгээд тэр чихтэй бактери угаахгүй цэвэрлэхгүйгээр бэлгийн харилцаанд орох юм бол умаа хүндийн бактери үүсгэснээр тэнд мөөгөнцөрдөг ч гэдэг ч юм уу наад захын ийм одоо ийм хүчнүүд ийм үүсэх нян тээж ингээд тэдэг байгаа. Тэгэхээр эрчүүд маань бол бас одоо бэлэг эрэхтэн бол өдөрт одоо за яг ер нь бол тэгж зөвлөдгийн гэхдээ яг бас тэр нь ч сайшин тий гараа угаах болгондоо баг бэлэг эрэхтнээ ер нь цэвэрлэх нь зүйтэй гэдэг бас нэг тийм яриа байдаг хөхгүй юу. Тэгэхээр бас арайч бас боломжгүй тий.
шууд ингээд олон нийтийн нойлын газар орсноо бэлэг хэрэгт хамт угааж байгаа хгүй те. Цэвэрлэх сайн уу гшаа. Гараа угаа доо бэлэг хэрэгт хатааж баатаас бэлэг хэрэгт хатаасан за хойноос хатаах га зогч мөгч те. Барьцсан зогч байхгүй те. За тэр нь чааш энэ тоглоом байлаа. Октод маань ч гэсэн адилхан гэх гээд. Тэгээд яг мэдээж эмэгтэй хүн ч гэсэн адилхан нөгөө тодорхой хэмжээнд яаж бас цэвэрлэхээ бас манай эмэгтэйчүүд ингээд яг тухайн залуу охтууд ялангуяа тэгээд цэвэрлэхээ мэдгүй бас байгаад байдаг. Савн мэдээж савн орж байгаа окей. Тэгээд гар хуруугаа ч гэсэн бас хамаагүй бас дотогш нь хийгээд ч юм уу ингээд мэдээж ил тодорхой хэмжээний ил хэсэгтэй ингээд цэвэр усаар ингээд угаах хэвээр хамаагүй дотогшоос ингээд үзэл. Тэгээд дотогшоо ингээд шүршүүрээ ингээд хийж бас хамаа намаагүй мэдээж тэгдгүүл бахал та. Гэхдээ тийм эрсдэл байгаа бол одоо тийм зүйл байгаа бол тэгж болохгүй. Тэгээд мэдээж тодорхой хэмжээнд мэдлэггүй байгаа бол бас арай эрүүл мэндийн ч юм уу арай мэдлэгтэй туршлагатай энэ хүмүүс аваар бас хитрхи бас нэг хар аргаар ингээд сурцсан хүмүүсээс ахмал бас заримдаа бас нэг жоохон тэггээд байх буруу мэдээлэл авах тал байдаг. Одоо тэг юм хөгжсөн юм чинь та бүхэн бас интернетээр ороод мэдээлэл тавьчих. Тийм шүү дээ. Тийм тэгээд мэдээж би физиологийн нэг одоо дур таашаал боловч энэ бол сэтгэл санаатай мэдээж холбоотой байгаа учраас та бол одоо хамтрагчтайгаа бол ярилцаж тэ сэтгэл санааныхаа байдлаа илүү дээрдүүлэхийн тулд хоорондоо ингэж зөвлөлдөх нь хамгийн дээр гэдгийг бас дахин дурдъя. Тийм тэгээд бас ингээд дур ханах ямар одоо ач холбогдолтой болоод бит хоёр ингэж бүхэл бүтэн дугаар хийж ярьж гэнэ үү гэхээр те эрүүл мэндийн хувьд бол маш одоо ашиг тустай те. Тийм. Дур тавьснаар зөвхөн дур тавьснаар хүний биед ямар одоо чухал ач холбогдолтой байдаг гэдгийг одоо наазахаас нь одоо зүгээр ингээд дурдхад те. Одоо жишээлбэл дур тавьснараа эмэгтэй хүн өөрийнхөө одоо тишүү буюу одоо энэ хуучин энэ эд эснүүдээ гадагшлуулад эрүүл одоо шинэ одоо юм эд эсүүд ургаж гарч ирж байдаг те. Тэгээд эмэгтэй хүний сарын тэмдэгний мөчлөгийг одоо тогтворжуулахад дур тавилт бол маш их нөлөөтэй байдаг те. Тэгээд одоо 7 хоногт хамгийн доод нь нэг удаа одоо бэлгийн харилцаанд ордог эмэгтэй хүнийх тэрнээс одоо 2-3-7 хоногт нэг удаа ингэж бэлгийн харилцаанд ордог эмэгтэй хүнийг бодох юм бол сарын тэмдэгнийх нь мөчлөг нь хамаагүй тогтвортой байдаг гэдэг ч юм уу те. Мөн одоо үнчин тарих нь одоо дур тавьснаар эмэгтэй хүний одоо үнчин тарих нь energized буюу одоо ингэж идэвхжиж идэг. Энэний тусламжтай яадаг гэхээр хүний аппетит сайжирдаг. Биеийн температур одоо тогтворж идэг те. Emotion буюу одоо хүний оюун санаа, сэтгэл хөдлөл нь хүртэл одоо ингэж дээшилж идэг. Яг үнэ ч юм уу те. Мөн одоо хүн одоо дур тавьснаар юу яадаг вэ гэхээр хүний одоо digestion буюу одоо хоол боловсруулалтын процесс хүртэл тусалдаг. Хүний одоо хор тавдараас хүртэл сэргийлдэг гэсэн юм бас судалгаа зүрх судасны өвчин бол тусахгүй. Зүрх судасны өвчнөөс хамгаалдаг те. Тэгээд мөн одоо дур тавьснаар хүний одоо тархинд эндорфин гэдэг аз жаргалын гормон ялгарч идэг те. Кортизол гэсэн одоо стрессийн гормоныг буулгаж идэг гэдэг ч юм уу те. За мөн одоо юу яадаг гэж байна. Амьдралынхаа туршид 3 одоо 7 хоногт 3 дунджаар 3 одоо секс одоо бэлгийн харилцаанд ордог хүн 7 хоногт нэг буюу түүнээс бага одоо бэлгийн харилцаанд ордог хүнээс 10 насаар одоо залуу харагддаг. Ийм одоо судалгаа бас гаргасан. Тийм нөгөө ядарч нүүрнийх нь тэгээ тослогийн хэмжээ нь бас энэ дээр харагдсан шүү дээ. Тийм. Тэгээд мөн одоо энэ бол илүү эмэгтэйчүүд дээр одоо хийсэн судалгаан дээр эрэгтэйчүүд дээр хийсэн судалгаан дээр ихт одоо 1997 онд хийсэн одоо энэ судалгаан дээр одоо илүү их одоо сексийн одоо харилцаанд ордог эрэгтэй хүн бага одоо давтамжтай ордог эрэгтэй хүнийг бодох юм бол хамаагүй одоо илүү нассан юм судалгаа бас байна. Тийм ээ. Үнэхээр хэрэгтэй зүйл бүтээр энд хийж байна.
Тэгээд ер нь олон улсад олон одоо соёлд болвол ингэж одоо сексийн идэвхтэй энэ амьдралыг ер нь бол одоо ирчүүч тийм ээ. Вигер одоо ирчүүч одоо залуу байх одоо үндэс гэдэг итгэдэг. Энэ бол яг scientific юу одоо биш зүгээр итгэл үнэмшил. Ер нь итгэл үнэмшил тийм ээ. Тэгээ олон жил ер нь бол одоо ингэж батлагдаж яасан одоо туршлаган дээрээс үнслэгдсэн гэх юм да тий. Залуу ирч хүчийг бэлэгддэг. Тийм. Тэгээд мөн одоо бид хоёр өмнөх дугаарын дээр ярьж исэн одоо дур ханалтны тусламжтайгаар эрэгтэй хүн одоо простат буюу одоо нөгөө түрүү булчирхайн хорт хавдраас мөн одоо сэргийлж чаддаг тийм ээ байдаг гэсэн юм судалгаа мөн бас гарсан. За мөн одоо дур ханснаар одоо хидэн ийм гормонууд хүний тархинд ялгарч байдаг тийм. За түрүү эндорфин гэж хэлсэн. Одоо энэ удаагийнх нь болохоор окситоцин гэсэн юм мөн даавар бас ялгарч идэм байна. За тэгэд энийг болохоор ийм хайрын даавар гэдэг нэртэй. Хайрын гормон гэдэг нэртэй. За энэ их ялгарснаар одоо зөвхөн одоо хайр дурлалын харьцаан дээр биш те гэр бүл найз нөхөд гэдэг ч юм уу ойр дотныхонтой хүн ингэж илдэг хандд юм байна. Тийм ээ. Тэгэхээр ямар нэг юмнаас айхаа болж одоо бусдаа одоо илэн талангуй болох хүсэл нь одоо цаанаасаа төрдөг гэдэг ч юм уу те. Ийм одоо бас эрүүл мэндийн хувьд одоо бас ашиг тустай тийм ээ. Тийм амар ашиг тустай юм яриад байна л да битэрийн да. Тийм. Тэгээд өөр ч одоо уул нь ярих хэмжээ өөр юм зөндөөл байна да. Одоо тэгээд бас нэвтрүүлгийн цаг дууслаа гэдэг шиг тийм. Яг бүтээр ч хүслээ одоо хүслээрээ хийвэл 2-3 цаг ярьж чадна л да тийм. Биднэрт битэрийн өөрийн өвнөр эн чин подкаст учраас тэгээ хоёр өвнөр нь энд дугаас сууж байна. Тийм. Мэдээж спонсортой байгаа. Тийм. Спонсороос дурдъя. Nara Construction-ы хамт олондоо баярлалаа. Going тийм. Тэгээд манай бас подкастыг дэмжиж ингээд биднийг бас ингэж урамшуулж хагаад тийм залуу өсөж яваас подкаст дэмжиж хагаад баярлалаа. Тэгээд хэрвээ бас барилгын одоо доторх засалж хэмгэлэл бүхий л одоо тэр үйл явцын тэнд хэрвээ тийм ажил тий гэртээ тийм хэрвээ ажил байгаа бол бид нартай холбогдоорой. Тийм тэгээд манайхаа холбож өгөөд тэгээд тодорхой хэмжээнд бас ингээд подкастаа дэмжих боломжтой байгаа шүү гэдгийг та бүхэндээс дуулгая. Дээрээс нь нэмээд бас энэ компани нь бас нэгэн гоё урамшуул олгож байгаа. Бүтээр одоо ингээд зөвхөн ингээд одоо танаа гэрийг ч юм уу тий ингээд янзнараа энэ компаниар дамжуулснараа одоо ингээд тодорхой хэмжээний урамшуул авж байгаас гадна хэрвээ та одоо сонсож байгаа та Америкт одоо нэг таньдаг Америк айл ч юм уу те тим ингээд засварын газрыг та өөрөө дундоор нь зуучлаад энэ компанитаа ингээд манайхаар дамжуулаад ингээд холбогдох юм бол та өөрөө бас эндээс урамшуул авах боломжтой ийм боломжийг бас энэ компани хүргэж байгаа юм билэ. Тийм. Бас сонирхолтой байгаа зү те тодорхой хэмжээнд. Тэгэхээр айгүй том хэрвээ ажил байгаа та зуучлаад ингэх юм бол энэ компаниар дамжуулаад одоо тодорхой хэмжээний нэлээд бас урамшуул авах боломжийг бас энэ компани ингээ олгож байгаа юм билээ. Тэгэхээр та зүгээр үж хагаад зуучлалынхаа замаар бас эндээс тодорхой хэмжээний урамшуул авах боломжийг бас биднэрт хэлж байсан. Тэгээд баярлалаа. Тэгээ өнөөдрийн энэ дугаар бол бас их сонирхолтой. Дээрээс нь бас нэлээд бас шинжлэх ухааны мэдээлэл юм өгсөн. Бүтээр бас өөрсдийнхөө тодорхой хэмжээний бас туршлагаа ярьлаа гэхгүй дээ. Бор ягаан хар. Тийм тэгээд бас сонирхолтой сэдв байлаа гэж бодож байна. Тэгээд өөр асуух асуултууд өөр олон бас таа өгдөг бичцгээгээрээ. Тим зүйл байгаа бол бүтээрийн яг personal team хаягнууд байгаа. Одоо шил би бол ингээд яг гэр бүл судлалынхаа юугаар бол өөрийн яг зарим юмнууд ажилуулдаг л да. Тэгээд зарим хүмүүс надаас ингээд яг бүгдийг би мэдэхгүй гэхдээ ингээд тодорхой хэмжээнд ингээд зааж зөвл туслах юмнуудаар ингээд тусалж ингээд чөлөөтэй байгаа. Тийм учраас ингээд уцаар холбогдох одоо мессенжер, мэйлэр ч юм уу ингээд холбогдох бүрэн боломжтой байгаа шүү гэдгийг бас дахин. Тийм манай сонсогчдод бол бас сүүлийн үед одоо маш их комент ингээд бичдэг болсон тий. Тэгсэн ш нэрэ. Тийм тэгээд одоо би бас нэг сонсогчтойгоо баг
чаатлаад байсан үгүй юу. Би хараад зураг морог яа. Тэр тэгсэндээ сүүлдээ би өөр гайхаад нөгөө бүтээрий чинь одоо нэг пэйж хуудас чинь ингээд 2 админтай байгаа шүү дээ. Тэгээд ингээд нэг охинтой нилээ юм чаатч. Яг тэр бол ингээд хинтээ чаатж байгааг мэдгүй байгаа шүү дээ. Нэг хараасан ч бүр old see older жилүү ингээд дээшгээ хардаг шүү дээ. Тэгээ хараад байсан чинь яваал шүү бүр emoji явуулаад инээж минь нөгөөтгөөс нохоо мохоо. Тэгээд мэдээж сонсогчдоо баярлалаа. Тэгээ манай бас Underdogs page man бол гоё сэдвийн санаа бас өгсөн байдаг. Нэр тийм те. Underdogs page man бас сайн хүмүүстэй ингээд сонсогчдоо сайн харилцаж байгаа те. Асуулт илгээх юм бол дор нь хариулдаг. Ер нь бол нөгөө нэг цөөхөн хүн сонсож байгаа чинь даваа талын дээр байгаа байхгүй те. Тэгээ бүгднтэй нэм тооч хийж чаддаг те. Connection. Тав биш юм битсэн баг хүн болгонд нэм хийж байгаа. Бүгд нь баярлаа харьж шаарч. Хэдэн мянган комент ирчих юм бол чинь бас тэгж чадаад хэцүү болчих. Сүултээ бүр синдгчгүй юу те. Тийм болохоор бит хоёр одоо нэр одоо их олонд хүрэхийг хүсэхгүй байна. Тэгж яг энэ хэмжээндээ юу байвал их амар тийм comfort zone те. Тэгээ заавал хүн болгон YouTube дээр бас 80 хэдэн к Wave-тэй галбгүй. Хоёрыг M+ дээр 400 500 хүн сонссон ч гэсэн бит хоёр дараахан чигээрээ. Дараахан чигээрээ явна өө. Тэгээ Underdogs явах хэрэгтэй. Дараахан Underdogs ч бол их дараахан байдаг. Дарааханаас ихэлдэг зан чанараа ихэлдэг өө. Явандаа яах юм зүгээр сагц байж байгаа. Сонсогчдын ярианы сэдв боола. Underdogs бол яриангүй шилдэг гэнэ. Орилж барьсан тэ дөрөнгөр зүг маг цаг уурж муураа тэ. Зүгээр Freddie Mercury шиг зүгээр гар марна ингэж өгцөн тэ. Тэгж өгцөн. Alright гэдэг үстэй тийм яг нэг үстэй. Тэгээ нэгэн дээр нь яг тэгж хэлдэм билч тийм. Харин тийм. Тэр амар бас ингээд нэг тийм шар бас босгодог тийм. Хараал явж гисэн тийм. Бас хүнийг бас үдэж. За тэгээд өнөөдрийн сэдвтэй хамт байсан сонсогч нартай баярлалаа. Хэрвээ өнөөдөр та бас анхны дугаар эсвэл эхнээс нь дуустал бүгдийг сонсоод өнөөдөр энэ дугаарыг тэсэн ядан хүлээгээд бас сонссон бол танд баярлалаа. Үнэхээр Underdogs хүлээж Underdogs сонсч чадлаа. Таны чихэнд баяр хүргэе гэхгүй тийм. Тэгээд бидэнтэй хамт байгаа танд баярлалаа. Тэгээд таны одоо сонсож байгаа бидний subscribe хийж байгаа бүх одоо тэр зүйл чинь биднийг дэмжиж байгаа бүтээрт бас урам зориг өгж байгаа шүү. Тэгээд та бүхэн ч гэсэн бас сексийн тэ бэлгийн амьдралдаас урам зоригтой байгаасаа дур тавьж тэ хин нэг бас дур тавиул хин нэг бас муухай тэ хайртай хүнийгээ тэ дур тавиулж харин зүгээр байж байгаа нэг хамаагүй дур тавиул. Хайртай хүнээ дур тавиулаад ингээм хамтдаа дур тавьж Underdogs болцгоо гэж та бүхэн уриалж байна. Тийм. Тэгээд яг өмнөх 2 дугаар дээр хэлжсэн уриалгаа бас дахиад хэлье те. Хэдүүлээ сексийн боловсруулалтаа дээшлүүлээ. Тэгээд бас судлаад нэгнтэй элен талангуй харилцаж те. Ер нь бол байглаасаа ерөөсө тавьдгүй хүн гэж ерөөсө байдгүй гэж байгаа байхгүй. Зүгээр тэр хүн ямар нэгэн байдлаар дур ханах аргаа л олоогүй гэдэг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тэр аргаа олцгоё. Тэгээд бас гоё юм нээлттэй байх ч амар гоё байхгүй тий. Тэр sex education-ыг үзсэн мэт тий. Sex education 15 6-тай хүүхдүүд үнэхээр гоё юм. Жохон хэтрүүлэгтэй тий. Жохон хэтрүүлэгтэй. Гэхдээ яг амьдрал дээр бол тийм гоё нээлттэй байх бол илүү гоё. Нэгнтэй нээлттэй гоё ярилцээ тий. Юу хүсэж байгаа нөгөө хүндээ зүгээр санаа бодлого одоо санаа зовхгүйгээр хэлж сурыг хангалттай хоорондоо сайхан ярилцээ тий. Зөвшөлт сурыг. Тавьцгаа яг үнэн дур тавьцгаа залуусаа. Хүслээрээ дур тавьцгаа, хүслээрээ хүмүүсийг дур тавиулцгаа. Тэгээ энэ бол үнэхээр бас сексийн боловсрол хийгээд дээрс нь энэ бол үнэхээр хүнд байх хэвээр юм чадамж шүү гэдгийг та бүхэндээ дахин сануулъя. Тэгээ үнэхээр одоо үр хөвгт маань олон болох болтугай гэхэд өнөр өтгөн болох болтугай. За тэгээд энэ дугаар маань бас хамгийн урт дугаар болох шиг бодлоо гэж би бас бодож байна. Тэр нь жоохон уртцаад байна. Тэгээд 2020 оны дугаар маань бас хамгийн урт дугаарыг инхүү хийж байна. Тэгээд ер нь урт байх таалагдаж байна уу? Тэгээд ер нь хит жоохон удаад байна бас өөрснөө санаа бодлоо хэлээрэй. За тэгээд Вашингтон DC хотод бас үнэхээр өнөөдөр хамгийн nice өдөр байсан тийм. Үнэхээр сайхан халууцаад бүр гадаа бүр зүгээр далаа хараад ч юм уу ингээд ice cream идээд ингээд хайртай хүнээ гараас нүтлээ явмаар байлаа. Даанч баахан подкаст хийж байна. Дур тавилт ярьсаар өөрөө яг дур тавих хугацаагаа алдчихлаа.
За үнний ортой ярьж байж мэдээ. За тэгээд бас та болсон ингээд 2 цаг подкаст сонсоо цаг бас дур тавих хугацааг алдчих зүгээр хагаслаа сонсоо. Окей, за баярлалаа. Тэгээд хоёулаа өөрийгөө хэлээд дуусгая те. За тэгээд хамтдаа дур тавьцгаая. Тэгээд бүгд хамтдаа Underdogs Spotify. See you next week. Тэгсэн 10 хоногийн дараа.